Япон улс Осакад 2019 оны 4 сар. Парт 2 дээр гарсан үйл явдлаас 8 сарын дараа Осака хотын нэгэн урлангийн газар нэх үзлийн маск өмссөн нөхөр энэ урлангийн эзэн зураач бүсгүйг гар хөлнөөс нь тросоор уйдсан. Занал хилээд байж бахва зураач бүсгүй амийг нь өршөөхийг уйлангуйж хүссэн зураг ав. Намайг л амьд үлдээчихэлтэй. Гэсэн боловч үзлийн алуурчин хоёр нүртэй чам шиг амьтанд гим нүглийг чинь мэдрүүлэх ёстой гэж муухай нэн бүсгийн хамаг мөчийг нь таслан зэрлэгээр хөнөөж орхиж байгаагаар voice over-ийн маань 3 дугаар бүлэг эхэлж байна. Маргааш өглөө нэгэн бүсгийн эдний үзэсгэлэнгээс зураг худалдаа авахар ирэх үедээ зураач бүсгүйг мөчлөөд толгойг нь дээр нь тавьснаа. Диважингийн цэцэг гэд нэрлэлсэн байхыг хараад тэр дөрөө шоконд орж цагдаа дутдаг. 8 сарын өмнө болсон дэлбэрэлтэнд өртсөн Конжу маань хэдийн амьд гарсан ч баруун хөлөндөө хүн чархтаж хамгийн чухал чадвар болох сонсголын чадвараа бараг алдах шахжээ. Гэхдээ л манай бүсгийн өдөр бүр нөхөн сэргийг хэмжилгээнд идэвхтэй явсны хүчинд сонсгол нь харьцангуй дээрдэж баруун хөлн ч сайн эдгэж байлаа. Харин хакерийн хувьд тасарсан уруугаа цаг алдалгүй оюуснаар гар хөл нь бүтэн үлдэж чадсан ч харин багийн ахлагч Канаву маань дэлбэрэлт болсон тэр өрөө орсоргүй алга болсон бөгөөд сүүлийн 8 сарын турш Golden Time багийнхан маань Канавуг хаасаагүй байсан ч одоо хүртэл сургийг гаргаж чадаагүй л байгаа юм байна. Ямар сандаа бүр Солонгосын хамаг усан бомбд нисэх буудлуудын камерыг хүртэл шүүж үзсэн ч амжилт олоогүй байгаа. Энэ үед хакерийн нах зэгчин залгаад Сеул саяхан Япон явах эрхийн бичиг хоцсон. Надтай хамт явъя гэдээ хаар нь би яаж ажиллаа ээж явах вэ? Гэтэл сайн найзаагаа дагуулад өглөө явчихжээ. Чи дүүрүүгээ залгаад болгоомжтой яваарай гэж хэлжээрэй. Гэж захихаар нь хакер Сеул руу залгаад нах зэгч рүү ярьсан уу? Яагаад дураараа Япон очиж байгаа юм бэ? Гэтэл би завгүй байна. Дараа ярья. Гээл уцаа салгаж гин. Өхний үед анх удаа Японд ирж буй болохоор сэтгэл нь хөөрж догдолсон амт л байв. Энэ үед манай 112 төв рүү Осака хот дахь Солонгосын консулын ажилтан яриад сайн байна уу? Осакад байрлах нэг урланд Канеко гэх зураач бүсгүйг алсан онц ноцтой эрэг өнөө өглөө гарсан. Хэргийн газраас танай ажилтан Доо Канавугийн ажлын үнэмлэх холдлоо гэж хэлэхэд манай хүн бүр шок. Яахлаарэ Канавугийн үнэмлэх наан чин байдаг үлээ? Одоо шууд яваад чи гэж хэлээд пак мөрдөгч Го мөрдөгч хоёрыг дагуулад хамгийн ихний нислэгээр Осака хот руу явнаа. Яг энэ үед хэргийн газар ажиллаж буй Япон шинжээч нар бүсгийн цогцыг 14 жижиг хэсэг болгон маш нарийн тасцсан байна. Цогцсны эсгүүдийг цэцэг шиг өрж тавьснаас харахад алуурч өөрийгөө уран бүтээлч гэж боддог бололтой. Гэх зэрэгээр таамгаа дэвшүүлцгээж байлаа. Харин энэ үед Сеул охин маань найзынхаа хамтаар захиасан буудалдаа яваа ортол зурган дээрхээс шаал өөр өдийн. Хаачд Сеул маань Японоор хөөрхөн ярьцдаг болохоор буудлын эзэнт хандаж энэ буудал чинь зурганаасаа шаал өөр. Хүнээс 300 мянгаыг авчаад ийм өрөөнд оруулаад тахтай яадیں۔ Энэ төр гисэн боловч буудлын эзэн залуу ер нь яавалч яачаар эвгүй нөхөр байсан болохоор манай хоёр охин маань үг дөгүүл буудлаас гарнаа. Одоо яах вэ аюулаа? Мөнгө муутайгаа. Дээр нь хамаг хямдхан буудлууд нь дүүрсэн байдаг. Яах вэ гэж бодож байгаад буудал захиалгын аппликейшн харж яваад хоногийн 100 мянган воны үнэтэй хотын төвдөгөө юмдаа орхон аятайхан гест хаус олж хараад нэлээ олзуурхаж эзэн рүү няртал манай дүүргийн буудал дээр хүрээдэр тосоод авъя. Энтергээд их л уриалгах хүлээж авч шүү. Манай үйч бүр хоноглох газартаа болоод бөөн баяр. Манай гурав Осакад бөмбөгц Солонгосын консулын ажилтан хүлээн авч уулзаад энэ хэргийг матар хочтой Риожигээд мөрдөгч хариуцж байгаа. Яж хахад Доо Канавуг алуурчны хүү гэдгийг Осака даяар мэднэ. Тийм болохоор Осакагийн цагдаа нар Канавуг сэжигтэн гэж хартаад байна. Хэмээн эндхийн нөхцөл байдлыг тайлбарлаж өгнө. Энэ үед Японы цагдаагаас залгаж Доо Канавуг болсон тухай хэлэхэд манай хэд бүр гайхан тэр дөрөө Канавугийн байгаа амьдлэгт яваад ортол мань хүн шоконд орсноос болсон уу яасан бүүмд. Босч ирснээр тэнд байсан Япон цагдаа нарыг барьж аваад сүрдүүлж эхлэх үед гаднаас Японы цагдаа нар орж ирж удалгүй мань гуравч орж ирлээ. Зангид Канаву арай тайвширж энэ хэд хиламаараа уучраад хоорд болж байна. Канаву маань Японы илийг хууль бусаар даван орж ирсэн тул цагаачлалын хуулийн дагуу ял өрүүлнэ. Абас өглөө гарсан хүн амны хэргийн гол сэжигтэн. Энэ нөхрийн авч нь Мацумото гэвэстэй. Тэр бол Японуудыг цочроосон ноцтой хэрэг шүү гэж Риожи хэлэхэд Конжу Канавуг өмөрж нотлох баримтгүй байж манай хүнийг баривчлаа. Одоохон гавийг нь суллахгүй бол Японы цагдаагийн газар гомдол гаргана. Энэ төр гисний хүчинд Канавуг суллуулж чаднаа. Канаву чи чинь 8 сар хайчваа. Японд байсан юм. Тэгээ биднэрт хэлчихгүй яасан бэ? Чамайг хаасайгүй хайлаа штэ гэж пак мөрдөгч санаа зовны хэлэхэд Канаву нээх хүйтэн зан гаргаж намайг хайгадах гэж гуугаа юу. Бид тэр алуурчныг барих гэж л анх хамтарсан. Ажил маань дууссан. Та наргүй би алуурчныг ганцаараа барьж чадхал байсан. Энтергээд ухаар нь Конжу бөхөмдөж ийм хариуцлагагүй хүнтэй хамтарч ажиллаж байсан нь миний л тэнийхэн байна л да. Бүгдээрээ Солонгос руу буццгаая. Энд ирэх хэрэггүй байж гэж хэлээд уурлаад гарч одноо. Энэ үед консулын ажилтан руу Сеул залгаснаа. Байна уу? Би Солонгос хүн байна. Намайг нэг Япон хүн алах гээд байна. Гэд маш их сандарсан байдалтай ярих үед Конжу Сеултай ярьж юу болоод байгааг асуухад Моринодын буудалд байна. Төрсөн охиноо алдсан юм шиг байна. Хурдлаарай. Гэж хэлэхэд Конжу 112 лугаа залгаад охины талаар судал гэж хэлэхдээ зэрэгцэн хакер сонирн болж дарга
Наад чинь манай үеэлдүү байна. Өглөөхөн Япон явсан юм. Гэж хэлэхэд Конжу танаа үеэлэхаа манад ажилд юм байна. Яг одоо Морино буудалд байгаа гэсэн үү? Солонгосын цагдаа нар очиж байна. Юу болсныг тайлбарлаа та. Гэж хэлэхэд охин юу болсон талаар ярьж эхэлнэ. Сеул маань найзтайгаа эднийд яваад очиход Сузуки гэх энэ 40 орчим насны залуу маш уриалгахан хүлээн авч гэр орноо танилцуулаад удахгүй манай охин Мария та хоёрт хоол хийж өгнө. Хол замд яваад ядарсан биз дээ. Одоо амраад ус цасанд орох. Энтергээд манай хоёр ч цэвэрхэн аятайхан газар ирсэндээ бөөн баяр болж л дээ. Гэтэл эдний Wi-Fi нь орохгүй байсан бөгөөд манай охин ч юм бодолгүй усанд ороо байж идэл тэнд өлгцөн байсан багны нэг нүднээс гэрэл гараад байхаар нь очоо шалгаа үзтэл нууц камера суйрлуулсан байт юм да. За тэгэхээр мэдээж айгаад дээшээ гартал гэрийн эзний гэр бүлийн зураг нь зүгээр фотошоптсон зураг байхыг хараад бүрж ирхэж тэндээс гарах гээд найзаагаа айж байтал гэрийн эзэн найзыг нь аль хэдийн алдсан заазуурдаж байгааг хардаг. Сеул тэр чигтээ сандран гүгээд охиных нь өрөөнд ортол охин нь аль хэдийн үгцэн цогцос байсан байгаа юм да. За ингээд пак мөрдөгч го мөрдөгч хоёр Морино дэм буудлын руу орж харин Конжу маань гадаа хүлээн үлдлээ. Угаасаа тэгээд гадаад улсад байгаа учраас эх орондоо байдаг шиг чөлөөтэй ажиллах их боломжгүй учраас тэр юм байна л да. Манай хоёр мөрдөгч маань Морино буудлын бүх өрөөг самсан боловч Сеул охин байсангүй. Конжу Сеул руу ярин Морино дэм буудлыг үзлээ чамааг болсонгүй чи яг ямар худалдаа байгаа юм бэ гэж асуухад охин ч гайхаад явчихна. Гэтэл энэ үед нөгөө ёрийн халуурчин чинь Сеул охиныг олоод чирж гулдчихсаар аваад явлаа. Гэхдээ Конжу маань охины ард усны ямар нэгэн чимээ модон зүйл цохих чимээ гарахыг сонссон учраас энэ юу ээж болох вэ гэж бодож байтал Канву наад чинь Японы шиши одо шигээд усан тарим байна. Гаднаа усан таримтай хуучин байшин гэдэг нь тодорхой. Гээд маш том сэжүүрийг олж өгнө. Энтхийн өөр орчимд гаднаа усан таримтай 7 буудал байгааг Японы цагдаа нар хэлэхэд Канву та хоёр дээд талын 3 буудлыг би доод талын 4 буудлыг шалгая. Эндэргээд яалтчгүй л мөрдөгчийн ур чадвараа гаргаж эхлэх ба. Сеул охиныг чирсээр угаад байшингийнхаа доод талын зойронд оруултал аль хэдийн үхээд удацсан 2-3 цогцсоогоогаас харахад энэ нөхөр солиотой цоврал алуурчин бололтой. Манай охин аймгууж намайг явуулчихал да гэж гуйсан боловч энэ нөхөр улам солиорж ийм хөрхөө охинтой олчлоо. Ээж нь чамайг хараад баярлан да. Аав нь одоо охиныхоо дуртай олыг хийж өгнө. Энтергээд балаа юм яриад эхэлтийн. Энэ үед манай хэд тентхийн буудлуудыг ээлж дараалан үтсэн ч сэжигтэй юм алгаа. Энэ үед нөгөө Рёжи чинь гаднаас орж ирснэ. Япон цагдаа нар руугаа уурлан Солонгосын цагдаа нарт яах гэж туслаад байгаа. Солонгосчууд энэ хавийн буудлыг нэгжээд байна гэсэн гомдол ирсэн. Энтэр гэх үед пак мөрдөгч бохимдан арай дэндэж байгаа юм шүү. Хүний аим дээсэн дөрөөндөр байна. Гэхэд Рёжи ганц дуудлага аваад өвнө худлынч мэдхгүй байж манай улсын нутаг дэвсгэр дээр арай дураараа ажиллаад байгаа юм шүү. Та нар манай хууль дүрмийг дагах ёстой. Химээ урилгад манай хэдэд хэлэх үг байсангүй. Гэхдээ Канву маань юу гэж дугаан өнгөрөх вэ? Ганц дуудлага эргэтэл мөрдөгч нараа өвнө худлыг нь мэдчихдэг юм. Чам шиг мөрдөгч байх ч гэж дээ. Муу тэнэг амтан. Энтергээд бас нэлээд хорон өгтэй юм аа. Энэ 112 дээр байгаа адманч бас зүгээр суусангүй. Тухайн орчмыг судалж байгаад 2013 онд Морино нэртэй 2 дэм буудал байсан ч нэг нь нэрээ өөрчилж Шиши Одоши гэдэг нэртэй болсныг олж мэдэх ба. Энэ тухайн манай эдэд хэлэхэд тэр дөрөө энэ дэм буудлын орхон ирэхэд нэрэл гадаана усны тэрэмтэй бас модоор хүрээлэгдсэн аллах хийхэд маш тохиромжтой байрлал байлаа. Гэтэл нөгөө Рёжи чинь замын хаа зогссноо. Алдан бичиг байхгүй бол та нарыг явуулахгүй. Зөвшөөрөлгүй халдсан гэж үзэн шүү. Энтергээд байхаар нь Конжу алдан бичгнээс болж хүний амь өргөдвөл хариуцлага өөрөө хүлээж чадах юм уу гэж хэлээд дэм буудлын дотгошоо орно. Энэ үед Сеулийн ээж хакер руу залган миний дүү Сеултой ярьсан уу? Утас нь холбогдохгүй байх юм. Гэхэд манай хакер маань аргагүй ихэнд үннээ хэлж Сеул хулгайлагдсан байгааг хэлэн Солонгосын цагдаа нар тэнд байгаа учраас амьд мэнд олдноо гэж амласан боловч хөрхийн ээж нь охиндоо санаан зовж уйлж унжаал явчихлгүй яхав. За ингээд манай хэд Шиши Одоши дэм буудлын дээр очин хаалгын цогхоход хогийн алуурчин хаалгаа тайлж шүү. Бид Солонгосын консулаас явж байна. Эмэгтэй хүн улгаалагдсан зэрэгээр шалгалт хийх хэрэгтэй байна. Гэхэд хөөх ямар муухай хэрэг гарав вэ? Гэхдээ өнөөдөр манайхаа зочингүй л байна л да. Энтергээд байхаар нь Канву тэгвэл ороо шалгачих гэж хэлээд яваал орлоо. Яж жахад яасан ч том буудлавд. Манай хэд өрөө олгоныг нэгжин хайж овоол цаг алднаа. Гэтэл коридорт нь байсан гэр бүлийн зэргийг харахад яг л охины хэлсэн зураг шиг байсан тул энэ нөхөр халуурчин муу юм байна гэдэгт итгэлтэй болж охинд байгаа бол гол нь хаана очив гэж ярилцаж байтал гаднаас Рёжи орж ирснэ. Хөөш солонгосчуудаа мөрдөгч болж тоглож дуусж гэнэ үү? Энтергээд үгээр идэстэй. Манай хэд хаасаагүй байсан боловч олдохгүй байна гэж го мөрдөгчийг хэлэхэд Канву уурлан юуны чинь хаасаагүй хайлаа гэж энэ байшинд байгаа. Чам шиг юмнууд өөрийгөө мөрдөгч гээд байхтай яах вэ? Энтергээд манайд хоорондоо муудалцаад эхэлнэ. За ингээд охиныг олж чадалгүй байшингаас гарсны дараа Рёжи Канвуг доромжилж уураа барьж чаддгүй асуудалтай юм шиг байна. Имээ сайн ууж байгаарай да. Удахгүй баримтлах зөвшөөрөлтөө эргээд уулзъя гэж хэлээд явсны дараа Канву гомөрдөгчөө сая жоохон хатууд болчлаа. Буудлын эзнийг барьцаалтуулах гэж тэгж хэлсэн юм аа гэж төлөвлөгөөгөө хэлэх ба.
Охин энэ буудалд байгаа. Тэр нөхөр алгаа идэг тусдаа өрөө байх шиг байна. Гэвч ярилцаж байх үеэр хакер маань буудлын эзний талаарх мэдээллийг олж чадна. Сузуки Кеничигээд энэ нөхөр сэтгцийн асуудалтай юм уудаг юм байна. 2013 онд эхнэр охин хоёр нь өнгөрсний дараа даатгалын мөнгөөр нь дэм будал худалдаа авч эхнэр нь амьд байхдаа нөхөр нь зодож нүдэд байна. Химэн цагдаад байнга дуудлага өгдөг байж л дээ. Сайхан дахих хам шимж гэдэг дэмир хөвчнөр өвдөн сарга руу эмнэлэг твцэн баримт олдноо. Энэ үе зоринд Сеулаас гадна бас нэг бүсгүй амьд байгаа юм байна л да. Бас л энэ адгийн амьтанд баригдаад өвгтлээ зодуулчаад хэсэг ухаангүй байсан юм байна. Манай хоёр хоорондоо ярилцаад яаж орох вэ? Гэд байж байхдаа Сеул карманда байсан утсаа гаргаад Кунжу руу залгана. Игчээ, туслаарай. Намайг зөөрөнд оруулчлаа. Байшингийн доод давхрын зөөр. Гэд яриад байж байтал алуурчин гаднаас орж ирснээр видео камер тавьснаа. Манай өхнийг алж байгаа бичлэгээ хийх гээд байгаа юм да баг. Тэгснээ мань нөхөр өхний утсыг олчноо. Юу вэ? Цагдаа руу ярьсан юм уу? Тэгвэл чамааг өвтгөж аалъя л да. Энтерхийг сонссон манай эд жаран байшин руу гүн орлоо. Алуурчин Сеулыг яг алах гэж байхад нь нөгөө Япон охин урдуур нь ороод тэрх руугаа нам зөвхөлж орхиход нөгөө алуурчин чинь солиорж та хоёр ийм дотнд болчоо юу? Энтергээд солиорж байх үед Конжу охиныг шатны дагуу чирж буулгаж байсныг сонссон учраас орох халга нь энд байх ёстой доо. Гээд бодож явах үеэр халга онгоон Конвуг маань чирээл аваад орчлоо. Японы цагдаа нар зөндөө хагаад олоогүй юм да. Чи ямар овоо хүүхэн бэ? Гэж байх үед Конву шатны оролцоо завсар гарсан байхыг хараад зөрлөө явж орон мань алуурчныг өшөглөөл унгаалаа. Гэтэл энэ хогийн амтан тэржигтэй араа ялгаар гараад зугтах үед Конву юу гэж зүгээр явуулах вэ? Араас нь гараалгүй. Ямар тааж Сеул охин маань эсэм энд даврагдах ба сая зөвхүүлсэн бүсгүйч мөн амьд байлаа. Конву маань мань нөхрийн араас гүнсээр угаад барьж аваад мус солиотын авшмын чи бичлэг хийх гэж байсан уу? Бодуулаа нууц сайтн дээр тавьдаг үстэй. Тэр вебсайтыг чард байгаа номш хаана вэ? Надад хэлээт. Гэхэд чамд хэлсэн чи барьж чадахгүй. Энтергээд инээгээд байсан нь Конвугийн бүр хамаг уурыг хүргээл ажиллаа. Муу новш. Инээ нэгнэ. Гиснэ мань нөхрийн хоолойг боож байгаад хурц үзүүртэй чулуугаар хөлийг нь авах юмгүй болтол нь нэцэлж эхлэхэд мань алуурчин түүнээс айгаал явчихна. Сериал алуурчныг айлгачдаг овоо гаршуун Конву. Чиний хайгаад байгаа хүн солонгос хүн. Тэр сайтыг солонгос хүн ажилуулдаг. Өөр мэдх юм алга. Гэхэд Конву чи тэртээ тэргүй хүн. Гиснэ аманд нь чулуу игээд яг тархийг нь зохих гэж байхад ашгүй пак мөрдөгч түүнийг зогсоолоо. Конву бүр ухаанаа алдсан бие барьж чадахгүй байгааг харсан Кунжууч санаа нь зовоол явчихна. За ингээд Кунжу тэр хоёр тусдаа уулзан яг юу болоод байгаа? Чи хэнийг хагаад байгаа? Надад үнэнээ л. Гэхэд Бэкчисүү нийтийн байранд гал тавьдаг өдөр нэг хар машин өрөөс ажиллаж байсан. Бэкчисүү сар болгон Осака руу модон харьцагтай эд эрхтнүүд явуулдаг байсан юм билээ. Түүнийг нь Осакагийн нэг барны залуус хүлээж авдаг байсныг олж мэдээд залуусын нэгийн дарамтлаа асуухад ард нь хар цуглуулга нэртэй бүлгэн байгааг хэлсэн. Хүн алж байгаа бичлэг хүний эдэрхтэн цуврал халуурчны дурсгалын эзүүл гэх мэт хамгийн адгийн зүйлс тавьдаг дуудлага худалдааны вебсайт. Нийлүүлэгч, худалдаа авагч, уул мөрийг арилгадаг хүмүүс гэж үе. Солонгос цагдаа нарын эдэрхтэн хамгийн өндөр үнээр зарагдсан. Гэхэд энэ бүхнийг сонссон Кунжу бүр шок. Тэр дөрөө комиссар руугаа ярьж энэ талаар мэдээлэл өгөх ба манай Осака дахь солонгосын консулын газар байж байтал гаднаас Рюжи орж ирснэ. Конву чиний гэрийг шалгаж яваад аллагт ашигласан зэвсгий чинь болсон. Гээд цустай тороосны хэсэг харуулах ба. Зураач бүсгүйг алсан хүн бол чи. Алив үнэнээ л. Энтергээд байхаар нь Конву миний амьдардаг хотод бодон гахаа ихтэй. Би амралтын өдөр болгон л бодон агнадаг байсан. Итгэхгүй бол манай хотынхноос асуугаад үз. Бүгд хэлнэ. Тэглээч наад цус чинь бодон гахааны цус. Шинжилж үзчихэд олон юм яриач малаа. Гэхэд Рюжигийн уур хурж чи миний хотод ирчээд хэнийг дормжлоод байна? Гээд барилцаад авах үед энэ тороосон дээр байсан цус нь гахааны цус мөн болгон тогтоогдсон тухай туслах нь хэлснээр Конвуд хэрэг тулгах боломжгүй болж манай эдч солонгос руугаа буцснаа. Энэ үед киноны ихэнд алуулсан зураач бүсгүй аа болох боловсролын сайд Рюжитэй уулзсан. Миний охиныг алсан алуурчин солонгос руу явуулчихж байгаа юм. Муу арчаагүй амтэн гэх зэргээр Рюжиг загинж байгаа л харагдана. За энэ үед парт 2-ын мань гол дүр масктай алуурчин Бэкчисүү шоронд явж байгаа хэсэг харагдах ба Конву Японд амьдарч байгаад солонгост ирсэн талаар харуулын үзэж байгаа мэдээнээс олж сонсноо. Таад гайхчиж магад зураач бүсгүйг алсан газар яагаад Конвугийн үнэлэх байсан бэ гэхээр зураач бүсгийн зургуудыг тэр хар цуглуулга бүлэгмийнхэн хууль бус вебсайт дээр ашиглаад байсан учраас Конвутай холбогдож уулзахаараа тохирж л дээ. Даанч Конву уулзах гээд ирэх үед зураач бүсгүйг аль хэдийн алаад мөчлөөд хайцсан байсан бөгөөд үүнийг харсан Конвугийн маань өвчрөн хөдлөн би энэ муудаж явах үедээ карманда байсан үнэмлэхээ унгаацсан байлээ л дээ. Ингээл хэрэгт гүтгүүлээд игсэн байгаа. За ингээд маргааш нь Конву Понсан хотын цагдаагийн газар очоод хар цуглуулга хэмээх энэ бүлэгмийн талаар 8 сарын турш цуглуулсан мэдээлэлээ хуваалцсанаа. Энэ бүлэгмийн худалдаа авагчид дунд өндөр албан тушаалтай биелэгч хүмүүс их байх магадлалтай. Солонгосыг үзий яддаг хүмүүс нь солонгос цагдаагийн эд эрхтнийг өндөр үнээр авсан байгаа.
Вебсайтын эзнийг шуун гэдэг бөгөөд хохирогчтой уцаар тасалж алдгаараа гарсан нэгэн яг хэдэн насны ямар хүн гэдгийг нь одоогоор олж тогтоогоогүй байгаа. Хар цуглуулгын гишүүд бүлэгтээ үнж гэдгээ батлан шивээс илгдэг. Урвсан нэгнээ хөнөөдөг. Хэрэг хийх бүртээ зүсээ ургадаг тул яг ямар шуун гэдгийг нь мэдэж чадаагүй. Гэх зэргээр мэдээлэл өгөхөд дарга нар нь энэ хэргийг даруйхан шийдэх хэрэгтэй. Гэхдээ манай удирдлагууд Канав мөрдөгчийг энэ хэрэг дээр оруулахгүй. Японы хэлээр хууль бусаар гарсан асуудал чинь дарга нарын чихэнд хүрч чамааг үзэхгүй байгаа. Гэхэд Канав энэ хэрэг дээр намайг оруулахгүй гэвэл наахонсоо ахлахын нэрээр намайг оруулчих. Тэр алуурчныг би өөрийнхөө гараар барьмаар байна. Гэхэд цагдаагийн дарга зөвшөөрж Golden Time багийн ажлын хажуугаар энэ хэрэгээ мөрдөөрөө гээл гаргалаа. 112 төвийн залуус маань Канавыг ирсэнд баяр хүргэж бялуу бараагаараа иртэл Канав ийм хийж ухаараа дуудлагаал сайн авцгаа. Гэж хэлэхэд дуудлагын төвийн цагдаа нарын маань урам мэдээж хугаралгүй яах вэ? Пак мөрдөгч. За яах вэ? Угаасаа та нар Канавыг мэдэн штэ. Цаанаа цайлган штэ гэж хэлээл аргаллаа. Энэ үед шоронд байгаа бэгчсүүдээр туслах нэрж уулзаад манай хоёр гишүүнийг алчиж бодуула бид нар баригдсан болохоор нэг нэгээр нь цэвэрлж байгаа болтой. Тэр шуун гэж итгээд удахгүй таныг ч хороож магад. Гэж хэлэхэд масктай алуурчин маань дотроо ямар нэгэн зүйлийг их л нухацтай бодож эхэлнэ. Удалгүй Конжу конвойр Жисүүтэй ирж уулзаад танай гишүүд эхнээсээ алуусан байна. Гол юма шууд асууя. Хар цуглуулга сүлжээг ажилуулдаг шуун гэж тэр залуу одоо Солонгост байгаа юу? Хаана байгаа? Аливчи мэдгээ илээдэх. Гэхэд Жисүү, Канав чи одоо хүртэл сайн цагдаа бол жүжиглэх гээд хэрэггүй штэ. Чи хүн алмаар л байгаа үстэй. Өөрийгөө чөлөөл. Энэ зэрэгээс солиорхоор нь Канав барьж аваад цохин гол алдлаа. Яг энэ үед 112 төв рүү маань яралтай дуудлага орж ирэх ба дунд сургуулийн хүү 4 давхрын хий олооноос зүгтчээд унах гээд байна. Гэсэн дуудлага ирсэн ба энэ хүү хариугүй унах нэ. Одоо яана гэд сандарсан ярьж байна. Онцгой байдлынхаа утсан боловч машин зам ачаад орж чадахгүй учраас цагдаа руу ярьж байгаа гинэ. Хёнсүгээд энэ хүү сэтгцийн өвчтэй юм шиг байна. Аав нь бол буйны ажил хийдэг сайн хүн байдیں۔ гэж залхсан хүн хэлэх ба манай цагдаа нар ч яаран хөдлөнө. Хотгоны хүмүүс бүр сандарсан. За миний дөө битгий үсрээрээ цагдаа нар ирж байгаа. 50 байгаарай гэж маньхүүд хэлэх ба дуруундаа хутганы шарх авсан байлаа. За ингээд Конжу маань маньхүүгийн аав сүн захиралтай холбогдсон нөхцөл байдлыг хэлэх ба сүн захирал өнчийн хүмүүсийн асрамжийн газар ажиллаулдаг нэгэн бөгөөд Хёнсү хэмээх энэ хүүг өргөж аваад 6 сар болж байгаа юм гинэ. Маньхүү тархины саажилттай болохоор хүний яриаг нэг их сайн ойлгохгүй гэж хэлдэг. Манай мөрдөгчд маань хэдэн газар ирэн гүүгээд гарсан ч хүүг татаад авчих ямар ч боломжгүй байлаа. Ядж хахад зүгтсэн хий холоо ганцхан шрүүпэн дээр тогтсон учраас эвгүй хөдөлгөл юм бол унахаар аюултай байлаа. Сүн захирал Конжууд хандан Хёнсү маань гайгүй лээсэн. Тэр адгийн хүүхнээс л боллоо. Тэр ээж нь гэж хүүхэн хүүхдээ ачаад тэтгэмжийн мөнгийг нь авах гээд Хёнсүг маань буцааж авна гэд байсан. Ээжигээ ирнэ гэдгийг сонсонгуудаа бүр гарандаа хутга хүртэл зоож байсан гэж хэлнэ. Хёнсү тэр ээжээсээ л болж ингэж байгаа. Гэх зэргээр уйлж унжаал эхэлнэ. За ингээд Канав хүүг татж гаргахаар нэмхэн төмрөөр мөлхөн маньхүүг нэлийн харагдах гэж үзнэ. Ахын дөө намайг сайн сонс. Бүгдээрээ тухтай ярилцъя заа юу. За одоо ахыхаа гарнаас сайн бариад ав. Гэх үед хүү овоо хэлснийг ойлгож гараа сунгасан ч хий олооны шрүүп мэлтран Хёнсү хүү 4 давхраас унж ирэхлөө. Хёнсү хүү маань 4 давхраас унсан ч азаар цаасан харцган дээр унсан тул хамаагүй зөөлөн газарсан байлаа. Сүн захиралж уйлж унжин миний Хёнсү чи чинь яаж байгаа юм бэ гэж байх үед Хёнсүгийн төрсөн ээж нь нэлээд хөлчүүргсэн байдалтай ирэх ба сүн захирал тэр дороо уурлан дайрч муу хогийн хүүхэн чи тэр тэтгэмжийн мөнгөний авахчил Хёнсүгээс салахгүй эргэлдээд байгаа үстэй. Ичээдгүй хүүхэн. Гэх үед байрны оршин суугчид яасан балиар өгөн бэ? Ийм их хүн гэж байдгаа. Гэх зэргээр шивнэлдэх үед Хёнсүгийн ээж би ямар хүн алчаа юу? Би зүгээр арх хуугаал биз? Тийм буруу зүйл хийчихээ юу? гэж тэрүүгээр нэг орлох үед эргүүлийн цагдаа нар бүсгүйг дараал авна. Манайд байшингийн дэврээс бууж ирээд шалгатал хаа очиж Хёнсү маань хөнгөн бэрцсэн ч түргэн тусламжийнхан яаралтай аваад явна. Хүү амьд минь үлдснээр энэ хэрэг хаагдсан ч Конжу энэ хэргийг шууд хаахыг хүссэнгүй. Ээжийнхэн талаар судал гэсэн үүрэг өгөхөд хакер ээжийнхэн талаар судлаа үзтэл хотын захын бааранд ажилладаг байсан ч байн гарь хууж агсан тавьдаг байж л дээ. Гэр орныхоо амийг хүртэл эвдэлж байн хүүхдэд дарамталдаг гэсэн мэдээлэл байлаа. Энэ үед имлэгт Хёнсү тусал залгаж биеийн овоо сайжирж байтал ээж нь хурж ирээд чи ээжтэйгээ хамт явахгүй мүү? Муу хогийн амтэн. Ээжигээ юм чинээ үзэхгүй байх шивдэ. Гэх зэргээр тэр аваар орилж хашгичж бөө юм болж байснаа. Уусан сөөжүүгээрээ бөөлжиж мөөлжөөд манай хэдч бүсгүй рүү урлан ээж хүн байж ийм байх ч гэжтэй. Гээд халгалах үеэр сүн захирал энд байгаа давил хүү маань тайвширч чадахгүй баха. Би аваад явчих гэж байснаа хүүгээ тэрэн тайвшир миний хүү. За одоо хоёулаа харж цэцэг талбай руугаа явах уу да гэж хэлэх үед Конжууд сүн захирлын хоолой нэг л тушаагаад байгаа юм шиг санагданаа. Хёнсү жавтагаам жоох гээд босохдоо цэцэг тал би бол химэх үгсийг байн хэлсээр гарч чаддаг. Кануучаас ижиг авч Конжуу руу яран энэ нэг л бишээ.
Цэцэг тал биол гэж юу хэлэх гээд байгаа юм бол доо. Гэт ярилцаж байгаад эдгээр үгнүүдээр нь хайлт хийсэн боловч олигтой мэдээлэл гарч ирсэнгүй. Тэгэхээр н хакер сүн захирлын асрамжийн газрын вебсайтыг ухаж байгаад Хёнсугийн тоглосон сурталчилгааны бичлэг бахаар нь үзтэл хажууд нь сууж буй охиныг Хамбиул гэдгийг олж мэддэг. Хамгийн аимшигтай нь Хамбиул 3 хоногийн өмнө нуруу булчингийн хатангарчлалын улмаас цус алдан насварсан байсан нь манай хэдэд үнэхээр с сэжигтэй санагдаал явчихна. Канву тэр дөрөө Хёнсугийн ээжтэй уулзсан "За яг юу болсон? Үннээр нь хэл. Хёнсу аюулд орсон ч үж магадгүй байна." Гэхэд хэдий арх удагч хүний лээж болсон юм хойно санаан зовж би өнөө өглөө ганц чил сөөж авчаа явжитэл Хёнсу явжсэн. Намайг харсан мөртлөө тоохгүй явчихаар нь миний уур хурж араас нь гарсан. Гэхдээ миний хүн урундаа шарахтай байгааг хараад юу болоод байгааг нь асуух санаатай гүйсэн чи надаас зүхтаад явцсан гэж байдаг үннээ л хэллээ. Канву конжуруу залгаад Хёнсугийн нурууг ээжээс нь өөр хэн нэгэн хутгас бололтой. Хёнсу Хамбиулийн үхлийг харсан гэрчөөж магад. Тэгээд зүхтах гээд явсан байж маг. Го мөрдөгч Канву хоёр сүн захирлыг барихаар Пак мөрдөгч сүн захирлын асрамжийн газар руу нь яаран хөдөлдөг. Дөрсөлгдөн сүн захиралтай яваа Хёнсу хүмүүс маш их айж твдсэн байдалтай. Би бол цэцэг тал химээх нөгөө үгсэн амдаа өглөөд байгааг нь сүн захирал тестсэнгүй. Муу тэнэг новш минь амаа татаач гээд овоохид толгоор нь цохиол авч байна. Цагдаа нарын өмнө байснаасаа бүр шал өөр хүн байх шүү. Чи тэр өдөр миний өрөөлөө орж ирэх хэрэггүй л байсан юм да. Гэж сүн захирал хэлэх ба яг юу болсон бэ гэхээр Хёнсу маань Хамбиултай сайн найзууд байж л дээ. Нэг өдөр тоглох гээд олдохгүй болохоор нь сүн захирлын өрөөлөө яваа ортол сүн захирал Хамбиул охиныг хүчинчгээд хоолойг нь бомлон хөнөөсөн байхыг олж харсан юм байна. За тэгээд тэр дөрөв айсандаа асрамжийн газараасаа зүхтэн гүйж байсан нь тэр байж. Түүний босромог үйлдэлийг гэрчлэх цорын ганц гэрчээ яг одоо хөнөөхөр хааныг тийшээ явж байгаа бололтой. Энэ үед 112-ийн маань хэд сүн захирлыг шалгаа үзтэл ёстой бүтггүй юмнууд гарч ирнэ. Лөөвөр хийж байсан дипломо хурамчаар гаргуулсан. Шашны номлогч хийж байхдаа бэлгийн хүчирхийлэл үлдэж байсан. Гээд гэмтрийн бүртгэл нь дуусахгүй нэ. За тэгээ болоогүй. Эдний асрамжийн газрын 10 гаруй хүүхэд ослоор эсвэл цусны бүлэгнэлээр нас барсан нь улмал сэжигтэй санагдчих эхэлнэ. За ингээд Канву го мөрдөгч хоёр сүн захирлын машиныг дагаан явж байсан ч замын түгжрээнд ороод сүн захирлыг хараанаас алдчихнөө. Яж байгаа го мөрдөгч яасан ч муу машин барьдیں۔ Арай гэж араас нь хөөтөл мань нөхөр хамаг хурдаараа зүхтааж идэг шүү. За ингээд зам дээр муур хулган шиг хөөцөлдөн давхиж байгаад сүн захирлын машин зам дээр уулсан шороо мөргөө зогсдог. Явж очиж хаалгаа нэг артал сүн захирал биш. Шаал согтуу нөхөр цагдаагийн машин хараад зүхтаасан байгаа юм да. Манай хоёр яг адилхан буруу машин хөөснөөс болоод сүн захирлыг алдчихнөө. Харин энэ үед Пак мөрдөгч асрамжийн газрыг нэгжиж яваад зойронд нь хүүхдүүдийг тусгаалan зоддог. Тамлагааны өрөө байгааг олж мэдэх ба дотор нь 9 жорын хайрцагтай амьнууд байхыг хараад шалгаа үзтэл тетротоксин хэмээх амтны эм байж таардаг. Тетротоксиныг хүнд ашиглавал цусны судсан тэлж үхлийн шалтгаан нь цус алдалт гэж андуурагдах тохиолдол их байдаг тухай Ёнсуг хэлэхэд Конжу одоо л энэ сүн захирлын бузар болохыг ойлгоно. Тэр нөхөр өнчин харж хандах хөнгөө хүүхдүүдийг дээрлхэн зодож хүчиндэж бахан ангачаад дараа нь амтны юм уулган цус алдалтаар өнгөрсөн хэмээн амнасны дадгалаас нь их хэмжээний мөнгө авдаг бузрын этгээд байлаа. Магтээ тэр ганцаар ажилдгүй. Түүнд амтны юм нийлүүлдэг хамтрагч байгаа нь тодорхой. Хакер маань ухсаар угаад эдний асрамжийн газарт үе үе хандив өгч байсан мал эмнэлгийн захирал Ченгих бүсгүйг олж тогтооно. Сүүлийн хэдэн жил орлого нь маш их өсөж тансаг зэрэглэлийн байр авсан байсан ч сэжигтэй санагдав. Түүгээр зогсохгүй. Сүн захирал Чен хоёр бүр янаг амргийн харьцаатай гэдгийг ч олж мэддэг. За ингээд Канву Пак мөрдөгч хоёр тэр дороо малын эмнэлэг рүү явж ороод нараа асрамжийн газар хууль бус эм нийлүүлэгч нь тогтоогдсон. Тийм учраас танай эмнэлгийг нэгжинэ. Гээд манай хоёр ороход чин бисгийн туслах их л сандарч дарга одоо яана гээд бараацсан л авч байна. Хайсан боловч олигтой юм алдаагүй учраас чин бүсгүй урлан одоо та нар гарцгаа. Бид ажиллаа явуулмаар. Гээд орж хаччих үед совлогч нь арын агуулах руу сандрангүйхийг хараад Канву тэгвэл арын агуулахыг чинь үзэстгий. Нэг юм байгаа юм байна тийм үү? Гэж хэлэхэд мань бүсгүй бүр сандраад тийшээ битгий оролдоо. Гэж одоо бүр гуугаад эхэлнэ. За ингээд манай хоёр яваа ортол сүн захирал цүнхээ авцсан зүхтах гэж байгаад баригчилгүй яхав. Го мөрдөгч хоёр дахь руу гараад Хёнсуг хайж бай. Гэж хэлж гаргачаад манай Канву маань нөхрийн нүрийг уутаар бүтээж байгаад улаан нялга болтол нь цохиж эхэлнэ. Муу адгийн шаар би яамгаалж чадахгүй хүмүүсийг тамлна гинэ. Одоо чи шангаа өөрөө хүрт. Гээд нүр нүдгүй цохин бараг алтгийн даваан дээр го мөрдөгч орж ирээд арайгд салгадаг. Гэтэл өрөөнд байсан хөргчиг онгоолгоо үзтэл Хёнсу нэг охиныг тэрсэн бүр хөлдөж өгтгийн даваан дээр байлаа. Түүний тэрсэн охин бол талигаач Хамбиул охин бөгөөд Хёнсу маань яг хөлдөж өгтгийн даваан дээр ашгүй аврагдана. За ингээд Хёнсу маань нэмлэг рүү явж адгийн хоёр гэмтэрэгдэн харин шорон руу явснаар энэ амьшигтай хэрэг олон дэлчлэгдэн ийм хүмүүс байдгаа хэмээн хүмүүс шагширч байлаа. Гэтэл энэ үед шоронд байсан масктай алуурчин буюу бэгчилсэн өөрийгөө бомилсон байхыг хараад шоронгийн аргалзагч нар сандран тэр дороо эмнэлэг дуудах ба
түргнийхэн удалгүй ирж Жисүүд аппарат зүйлгэн авч явж идэл эмчин хиймэл амьсгаа хиймээр байна. Гавын тайл. Гисээр угаад цагдаа нар яг гавын тайлах үед Жисүү кармаасан байсан утгаараа машинд байсан бүх хүмүүсийг хөнөөж иргэснээр цуута алуурчин ийхүү оргож чаднаа. Харин энэ үед манай Golden Time багийнхан маань ажлынхнаараа шарсан шигээ. Сөөжүүн стрессээ тайлж байсан ч Канву мэдээж л байсангүй. Гэртээ эморол сууж байна. Ажлынхан нь түүн рүү видео кол хийж та угаасаа эрдгүм чинь ганц удаа хундагны өгөлчгэлтэй. Гэсэн боловч өнөөгч нь адаар аштан болохоор удсаа таслаал хайж. Golden Time-ид маань овоо татсан эд халдсан сайхан сууж идэл зургатаар цуута алуурчин бэгжээсв. 40 минутын өмнө түргэний тэргийг онхолдуулж оргон зүгтсэн байна. Гэсэн цочирдмоор мэдээлэл гарлаа. За ингээд манай хэд бүр шоконд орж юун ууж идэх. Тэр дөрөв хариуцсан ажлаа ихээр хөдөлцгөөдөг. Эртээд бэгчисүүтэй нэг туслах нэр жуулзаад байсан да. Тэр нөхөр оргох ажиллагааг нь зохион байгуулж замын ажиг ууланд мань хүн шаардлагатай багад зэвсэг холбоо барих төхөөрөмжийг нь урьдчилаад бэлдээ тавьчих. Джейсон уцаас олчоод яг явах гэтэл Канву аль хэдийн бууга шагаацсан зогсч байт юм да. Яаж юм болно гэдгийг мэдсэн байгаа бүү мэд. Чиний тэр эзэн чинь хаана байна? Шүүн хаануугааг хил муу новш минь. Гэт ид байж итэл тэр шүүн нь араас нь гараад ирүүл яах вэ? Тэгснэ Канвугийн үзүүнд мэдээ алдуулагч тарьснаа. Бигжисүгийн хоолойг уцаар боомлон чи хэрэг цангасан ч эзэн рүүгээ дарж болохгүйг мэдмээрсэн дээ. Муу өрөвдөлтөй амтэн гिजлээд бигжисүг боомлон хавцлын ирэмгээс далаа руу түлхэж орхино. За тэгээ угаасаа шүүн Канву хоёр нэгэн зэрэг гарч ирсэн нь тохиолдол биш ээ. Бигжисү туслаад байсан туслах нь ургаж түүнийг оргох байршлыг Канву шүүн хоёрт хоёуланд нь хэлсэн байгаа байхгүй юу? Удалгүй мөрдөгчд хэргийн газар ярин маш их цус урссан байгааг харах ба хэргийн газар маш олон гутлын мөр байгааг харан шинжилгээ авахар л боллоо. Шинжилгээгээр тэр дөрөө бэгчисүүгийн цус мөн гэдг нь тодорхой болох ба наах хүнс байхлах хэлж байна. Тэр тэнгисийн зэрэгт албааж байсан. Цогцсон олдоогүй цагт амьд байгаа гэж бодоод энэ хавийг бүгдийн шалга гэж хэлсэн учраас ойролцох далайг самж эхэлнэ. Манай хэд энд божигнж байсан ч Канву уцаахгүй. Угаасаа сайхан энд байсан хүн чинь зүхтаад явчлгүй яах вэ? Конжууд нэгд сэжигтэй санагдан гэрт нь явж очиод яагаад уцаахгүй байгаа? Цаан чинь бөө юм болцоход байна. Гихцэргээр нөхцөл байдлыг хэлдэг. Гэтэл Канву уулан дээр юу болсон талаар конжууд хэлэлгүй нууж орхисон ч Канвугийн гутал шавар шавхаа осныг хараад гадарлаа л явчихна. Дарга нь конжуг дуудаж уулзаад цуврал алуурчин орхичлоо. Амьч бай өгсөн ч бай хурдхан бол. Та нарын янзаараа тэр шуун гэж алуурчнаа олж чадах юм уу? Гихцэргээр хамаг ураа гаргаа наачдیں۔ Дүрсэлгдэн цагдаагийн газрын үдэнд нэг гадаад бүсгүй хоол барьсан хиламаа олцох гэж зогсож байх ба. Энэсгүй бол манай гоо мөрдөгч ихнэр Тина юм байна л да. Солонгосл нь тийм сайн биш болохоор цагдаа нар арай гэж хэлснийг ойлгоно. Тина энэ хэдэд өдрийн хоол гээд 9 жорын гой хоол бэлдээд ирсэн байх ба. Манай хэд хоолыг нь хамтрахын идэж хоорондоо танилцдаг. Минут гаднаас Канву орж ирэх үед Тина "Өө, та нөгөө бүдүүлэг мөрдөгч үү? Миний нөхрийг баг завааж байгаарэ" гэд аваа ичт юм да. Канву царай нэг сонирн болсноо миний тухайг ярьдаг бахнаа гэж гоо мөрдөгчд хэлж байх үедээ Тинагийн цүнхийг анзаараад авч байна. Гоо мөрдөгч санаан зовж хараа одоо чи ажилтаа байстэй эртхэн яв гэд Тинаг хөөх шахмал явууллаа. Хакерын үед Ёнсог дуудснаа гоо мөрдөгч ихнэрийг харсан уу? Шаргал өстэй хөөхөн бүсгүй байлээ. Бүр хоол хүртэл авчирж өгсөн гэж хэлтэл Ёнсов. Тийм ээ сайхан байгаа бол гэрлэх гадаад хүн болохгүй юу? Гэж байгаагаас харахад Ёнсов маань бас хакер зүгээргүй л бололтой. Гэтэл удалгүй 112-т Тинагийн ажилдаг цагаач эмэгтэйчүүдийн төвөөс дуудлага ирэх ба. Энд нэг галзуу хүн ирчээд биднийг алах гээд байна. Туслаарай гэж авд юм да. Конжу бүр гайхаж яг юу болсныг нь эхнээс нь ярихыг хүслээ. Цагаач эмэгтэйчүүдийн төв дээр орноос ирсэн бүсгүйчүүд цуглан өдөрлөгөө эхэлж байтал нэг үл мэдэгдэх хүн нэг том хувин барьцсан орж ирэхийг хараад "Уучлаарай, та юу юм бэ?" гэд асуухад хувингаасаа цав шиг зүйл гарган тэдэн лүү цацаж эхлэхэд бүсгүйчүүж боо юм болж тал тийшээ тарангуй үед энэ масктай итгээд модон гуурс шиг зүйлээр хүмүүс рүү хортоо сумаар харуулж гисэн байгаа. За тэгээ энэ дуудлага өгсөн ажилтан утсаараа видео кол хийж эхлэхэд 112 дугаар хэд маань энэ хүний зүүсэн баг. Ашиглаж буй зэвсгийн хайгаа үзтэл Индонезийн үндэсний баг байх ба Сумпита аймаг үндэсний зэвсэг ашиглаж байгааг нь олж тогтоон энэ зэвсгээр Индонезид чөтгөр үргээх ёслол хийдэг гэдгийг ч олж мэдлээ. Тэр дөрөө шурхаа зарлаж мөрдөгчдийг хэргийн газар руу явуулдаг. Нөгөө нөхөр чинь төвийн захирал эмэгтэйг харавснаа барилгаас гарan зугатах үед Тина төвийн даргатай анхан шатны тусламж үзүүлсний хүчин арай ч хордоод өгцөнгүй. Энэ бүхнийг ажиглаж байсан Конжу хэрэгтэн төвийн даргаыг онилж түүнд өшөө сансан хүн байж магадгүй гэсэн дүгнэлт гаргах ба мөрдөгчд цаг алдалгүй ирэх үед хэрэгтэн хажуугийн парк руу зугатаасан гэж Тина хэлсний дагуу паг мөрдөгч Канву хоёр парк руу явах бол харин гоо мөрдөгч маань эхнэрлүүгээ ярангуйж орж ирээд эхнэр нь эсэм мэнд байгааг хараад ямартайч сэтгэл нь тайтгараал явчлаа ашгүй. Тина эндээс гараад бусдтайгаа байж бай гэж гоо мөрдөгчийг хэлэхэд би ч бас туслая. Би чинь цагдаа хүний эхнэр шүү дээ. Энтергээд сөрхий байна уу?
Хакер маань цагаач эмэгтэйчүүдийн гишүүд дунд Индонез бүсгүй байгааг болж мэдэх ба. Энэ бүсгүй гэмтэрэгтэн байх магадлал маш өндөр болоод явчлаа шүү. Харин энэ үед Канву тэр хоёр паркаар гэмтэрэгтнийг хайсан боловч ердөөсөө байгаагүй учраас эндээс холгүй байх олон улсын гудамж руу очин хайж эхлэхэд харвц зөмссөн Индонез бүсгүй цагдаа нарыг хармагцаа. Мопедэнд суугаад зүхтах гэж оролдогч Канву араас нь гүйсээр угаад марин бүсгүйг барьж авч чаднаа. Бүсгүйч муусан чөтгөрүүд солонгосчууд та нар бол чөтгөрүүд гих зэргээр эсэргүүцэл үзүүлж эхэлсэн ч манай хэд амжилттай баривчилж энэ хэрэг ингээд хаагдах нь гэтэл Канвууд энэ бүхэн нэг л сонин санагдаж Конжуу руу холбогдоод энэ хэргийн ард Тинав гам шиг санагдаад ах юм. Бидний албаар буруу зүг рүү явуулсан. Гих зэргээр хардаж эхлэх үед хакер Тинагийн мэдээллийг ухаж төгөөд өмнө нь солонгос хүнтэй гэрлэж байнгын оршин суугчийн виз авсан ч удалгүй сасан тухай мэдээлэл олдсон нь их л сэжигтэй байлаа. Гомөрдөгч Тинаг хагаад барилгын 3 давхар руу гараа иртэл Америкэн Сефнес ямар нэг зүйл хайгаа зогсож шүү. Чи чинь юу хийж байгаа юм бэ? Юу хайгаад байгаа юм? Гэтэл маш их сандарч би зүгээр хувийн хэрэгээ хайж исэн юм уу? Хувийн хэрэгээ алдчихвала дараа нь хэцүү шттэ. Энтергээд хачин юм ярьж гиснээ гомөрдөгчийн сэжгийг ч төрүүлээд авнаа. Гэтэл энэ Конжуу түнтэй холбогдож Тина хажуучин байвал хурдхан зүхт гэж анхааруулж явах үеэр Тина нөхрийнхөө толгойг цохин ухаан алдуулаад тэндээс зүхтааж орхино. Өдөрхөн л хайртай дуртайгээд хоол бариадгүйгээд байсан бас л хайрлах юмгүй зогсон байш шүү. Тинагийн адам ах нь түүнийг хүчрхийлж байсан гэж шүүхэд гомдол гаргасан ч удалгүй гомдлоо буцаан таг алгуулсан ер нь л нилээн мапантай бүсгүй болтой. Канву тэр дөрөө Тинагийн араас гарсан боловч хар хувцастай хар машинтай хүмүүс түүнийг суулгаад зүхтааж орхино. За тэгээ нөгөө Индонез бүсгүйг авч явсан төрөгний эмч түүний бие дээр язарсан толб байхыг харахад саяхан төрсөн байж магадгүй гэж манай хэдэд хэлж л дээ. Индонез бүсгүйг цагдаагийн газар авчираад яагаад цагаач бүсгүйчүүдийн төв рүү халдсныг асуухад солонгосчууд та нар наана өрөв царай гаргаад цаанаа жинхэнэ адгийн амьтад гэд уурлаад байхаар нь Конжиг түүнийг гаргадаж төвийн захирал чамд муу зүйл хийсэн тийм үү? Үнэн хэлвэл бид чамд тусалж чадна шүү дээ. Тэгэхэд бүсгүй цөрхрөн уйлж эхэлнэ. Би сургуулаа төгсөөд солонгос компанид ажилд орсон боловч захирал нь намайг хүчиндээд би жирэмсэн болцсон. Тэр үед Вьетнам найз минь намайг чон захиралтай анх танилцуулсан. Гэхдээ тэр хүн манай захирлаас ч адгийн хүн байсан гэж хэлэх ба төвийн захирал Индонез бүсгүйтэй танилцсан. Их чинь бүх юмын зохицуулнаа. Энтэр гэж байснаа харж хандах хөнгүүгэн далимдуулан мансууруулж хаяад нэг зэрэгт нь нүдийг бооцсон хотоос хол газар аваад ирсэн байлаа. Хүүтэн царайтай залуус түүнийг маш бохир чигтэй хулганы нүгшиг газар оруулаад хүүхдэд төрүүлж ажил амьд гарна шүү гэж занлахилж эхлэх ба зоринд байсан босод өрөөнүүдэд ч мөн ядуу орноос ирсэн жирэмсэн гадаад бүсгүйчүүд их байжээ. За тэгээд бүсгүйчүүд хүүхдэд төрүүлмөгц Тина хүүхдийг нь аваад явчихсан юм байна. Харамсалтай нь Индонез бүсгүйн хувьд хүүхд нь гидсэндээ энтсэн учраас энэ залуус хаа нэг тийшээ авч явах үеэр оргож амжилттай. Тэр дөрөө цагдаа дээр гүгээд очисон ч хэлснийг авч хэлцэхгүй. Дээрээс нь гадаад хүн болохоор маш дээрэнгүй арциж бүр саатуулан шоронд хэсэг хорсон байгаа. За тэгэхээр нь төв рүү буцаа очтол чон дарга юу ч болоогүй юм шиг инээж ханаагаад сууж байж. Тийм учраас л зэвсэг бэлдэн төвийн захирлыг алах гэж оролцсон нь энэ юм гинэ. Цагдаа нар маань судалсаар энэ хэргийн ард хүний намааны Black Star хэмээх бүлэглэл байгаа юм байна гэдгийг олж тогтоох ба Конжо Индонез бүсгүйгээс хоригдож байсан газрынхаа талаар мэдж байгаа юм байна уу гэж асуухад үүрээр шүгэлдэг чимээ сонсогддог. Гэдгээс өөр дөрвтойхон зүйл хэлж чадсангүй. Тэр хүмүүсийг заавал олж хариуцлага хүлээлгэхээр тэд нар бол чөтгөр шүү гэж Индонез бүсгүй манай эдээс хичээнгүйлэн гуйнаа. Одоо манайд бүсгүйчүүдийг барьж ордог тэр байршлыг нь яаралтай олох хэрэгтэй байсан ч ямар нэгэн сэжүүр үнэхээр байгаагүй учраас гайхаа вэжитэл ашгүй хэрэгтнүүдийн машиныг шүүсээр угаад хотоос зайд байх уулзвар дээр олж тогтоодог. Энэ үед гэмт хэрэгтнүүд Тинад чи цагдаа нартай ажилласан байвал хэлийг чинь тасдаж орхин шүү. Гэх зэргээр занлахилж байгаа нь харагдах ба мөрдөгчд маань тэр дөрөө хэргийн газар руу явах замд Тинагийн талаар бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авдаг. 3 жилийн өмнө Тина Узбекистанд үйлчлэг шийдж байтал тэнд аялж явсан солонгос залуутай танилцаад сайхан амьдрал мөрөөдөөд солонгос оронд ирсэн боловч бүсгүйн төсөөлж байснаас тэсөөр амьдрал өгтнаа. Гэсэн хэдий ч Тина удалгүй хүүхдтэй болж хүүхдийнхээ төлөө чадхаараа л хичээж байсан ч нэг л өдөр нөхрийнх нь төрсөн ах түүнийг хүчиндж орхижээ. Хамгийн муухай нөхөр нь эхнэрийнхээ талд биш ахыхаа талд орон бүсгүй эсрэг хуульч аван үзэлцэж игсэн ба нэг настай хүүхдээ өөр альд үрчлүүлж орхисон байгаа. Тина хүүхдээ олохын тулд чон захиралтай танилцж дотноссон ч тэдэн залдуулж гэмтрийн бүлэглэлд орсон байгаа. Эхнэрийнхээ том нууцыг одоо сонсч буй гомөрдөгчийн царай бүр бараацсан олон зүйлийг бодож явах шиг байна да өрхий. За ингээд манайд замын төгсгөлд иртэл 2 салаа зам биш үү? Аль руу явсан болоо? Гэд ярилцаж байтал тэдний ард ямар нэгэн чимээ гарахыг Конжу ол сонсно. Та нарын ард шүгэлдэг чимээ гараад байна. Эргээд хардаа гэж хэлэхэд Канву сөрөг шувуу олчирнаа. Хакер тэр дөрөө шүгэлдэж байгаа юм шиг дуурдаг шувууг хайхад нарийн хяаст гэдэг шувуу олж тарах ба
Голгойрог дагаж амьдардаг юм байна гэж хэлснээр манай мөрдөгчд түрүү өнгөрсөн хүлэмж рүү очихоор буцаад хөдөлнө. Бүүрнийг нурж унах гэж байгаа юм шиг овгорхоор нь яваа ортол баахан жирэмсэн эмэгтэйчүүд байш шүү. Энэ гэмтэрхтнүүд энэ бүсгүйчүүдийн хүүхдийг эд эрхтний 8 хүүхдэн хүмүүст өндөр үнээр зарж орлого олдог адгийн амьтад болж тарах ба. Тэр нэг бүсгүйг чирсэн зогтох гэж байхад нь гоо мөрдөгч түүнийг зогсоолоо. Намайг яагаад ингэсэн гэж бодов? Намайг явуулчих л та. Гэсэн боловч гоо мөрдөгч түүнийг тайвшруулахыг хичээж. Тэна наада бүсгүйгээ тавьчих. Хүүхдийг чи олоход би туслая л да. Гэсэн боловч битгий ойрт. Ойртвол энэ бүсгүйг алан шүү. Энтергээд догшроод болтгүй. Энэд кануу гарч ирээд үхмээр байвал өөрөө л үх. Одоо ямар харагдаж байгаагаа мэдэж гин үү? Өөрийгөө нэг их хохирогч гэж бодоод байх шиг байна. Чи бусад бүсгүйчүүдийг ч гэсэн өөрсгөө болгож байгаадаа ичгүй байна уу? Чиний хүүхэд чам шиг ээжтэй байснаас үрчлүүлсэн ч болж гээд хатуухан хилээл хийчлаа. Энэ үед 112 дээр байгаа манай хэд чондаргын хувийн тэмдэглэлийг нь олж шалгаад Тинагийн хүүхэд аль дээр нас барсан тухай олж мэдээд нөгөө рүүгээ хэлэхэд Тина цагдаагийн станцаар энэ тухай сонсоод ёстой галзуурах шиг болж уйлж унжаал явчихна. За ингээд гоо мөрдөгч маань өөрийнхөө гараар ихнэрээ баривчлан энэ хэрэг инхүү хагднаа. Тина нөхрөөсөө уучлалтгүйсэн боловч надаас биш хохирогчдоосоо уучлалтгүй гэж хатуухан хэлээд Тинаг шорон руу явууллаа. Гоо мөрдөгчд ч ямар өлөг байх вэ? Эхнэртэйгээ авахсан 6 харан санаа алдан гуниглан сууж байх ба. Ажил гэж явснаас биш хувийн амьдралаа анхаарч байгаагүйгээ бодон эхнэрийнхээ бэлдэж өгсөн хоолыг идэн нулимс туслуулсан л сууж байна. Канву Бекжисүгийн туслахыг ардаас нь элдэг хөөж байгаа харагдтугай. Энэ үед наа хонсон мөрдөгчөөс Канвуг хаан эндэржээ. Канву Бекжисүгийн туслахыг барьж аваад Бекжисү оргодог өдөр шүүн яагаад гарч ирсэн? Чи шүүнтэй яаж холбогдсон? Тэр хаанугаа гэлээдэх гэж байх үед өвчин хөдөлж шаал өөр хүн шиг болсноо. Гутаг гаргаж ирээд мань нөхрийг яг алах гэж байхад нь ашгүй наансан мөрдөгч гарч ирснээр Канвуг зогсоодог. Бекжисүгийн туслахын боломжийг ашиглан тэр дороо зугтах ба. Удалгүй Канву тайвширч хэвийн байдалтай орно. Дөрсөлөгдөн Конжу маань ажил дээр явж байтал чихэн шүүгээд өвдөж эхлэх ба. Эртэдийн дэлбэрэлтийн нөлөө бололтой. Яг иймэрхүү байдлаар сонсох чадвар нь багаар алдагдж байгаа юм байна. Энэ үед манай хүнд нэг шууд ирсэн байхаар нь нэг артал нэг гоёмсог цэцэг захидлын амт иржээ. Конжу төв яхалхаа цэцэг хараад та санагдаад явуулсан юм. Нөхөс сэргээ хэмчилгээнд ирж байхаа мартва. Таны шүтэн бишрэгчээс гэж бичсэн байхыг хараад манай бүсгүйч нэг их юм бодсонгүй. Наа хонсоо Канву тандаж Бекжисү ургадаг өдөр чи бас ууланд байсан тийм үү? Чиний имийг хэргийн газраас олсон гэж харуулах бөгөөд ганцаараа шүүний араас явах аюултай. Багийнхандаа итгэж хамт явж байл та гэж санаан зовон хэлэх ба. Сезон 2 дээр Канвуг үздэггүй байсан одоо бүр өмгөөлж хамгаалаад сүйдээ. Манай канвуучтэйгээ дайжтай болохоор би яаж ажиллахаа өөрөө мэдчихэдэг үү? Та өөрийнхөө урд ажиллаа л хий гэж хэлжэл яваад өгч байна. Хакер гэрлүүг орох гэж байтал Конжугаас мессеж ирэх ба. Маргааш Канвугийн утсанд байршил тогтоогч суулгачаарай. Бусадтай харин битгий хэлээрэй гэсэн байсан нь хакерт хажин санагданаа. Гэтэл нөгөө талд шүүн Бекжисүгийн туслахыг айл хэдийн барьцсан алхтаа бэлтгэж байна шүү. Чи Бекжисүгийн хажууд байж олон хүнийг тас татсан. Усан онгоцоор зүхтаах гэж оролдоно гинэ. Чиний цогцсны ялзарсан үнээр шууд үнэртэж байна. Их зэрэгээр явжилж байснаа нөгөө утсаараа бомлон хөнөөж өрхлөө. За ингээд маска тайлах үед бид шүүн гэж энэ алуурчны төрхийг эцэст нэг харах ба. 30 орчим насны шар үстэй Япон залуу биш үү? Харин 112 төвдөр маань нэг залуу ирснээр манай хакерыг жоохон доош нь хийх янзтай үг чулуудаад эхлэхэд хакерч гайхан та өөрөө хэн бэ? Гэвэж итэл Ёнсоо нэг их танимхаарж хаан ахмадаа гэж хурж ирснээр энэ хоёр бүр тэрвэрлдэж мэрвэлдээд жохмаа жохом. Их сургуульд байхдаа Англид хамт сурж исэн их сургуулийн найзууд юм гинэ. Манай хүнч тэгээд Ёнсоо талтай болохоор хаан ахмадын энэ байгаа үедэлд ер нь дургуул байлаа. Энэ өхөр Англид амьдардаг ч Солонгос төр ирсэн хугацаанд эдний цагдаагийн газар зөвлөхөөр ажиллах юм гинэ. Энэ нөхөрчөөс компьютертэй ажилладаг тул хакерын хоёр маань хэн нэлүүгээ үзэхээр л болж ах шиг байна. Энэ үед харин 112 руу нэг бүсгүй залгаад салсан нөхөр маань ирчээ дарамтлаад байна. Гэсэн дуудлага өгсөний дагуу мөрдөгчд маань хэргийн газар руугаа яран хөдөлдөг. Гэтэл саяны дуудлага өгсөн бүсгийн уучлаарай ноцтой юм болоогүй маа. Нөхөр маань муухай ажиллаад нохоогоо авч явна гэдэг харна. Би уурандаа хэтрүүлчиж үнэхээр уучлаарай гэж авдیں۔ Да. Баг мөрдөг жоохон бохимдож ноцтой юм болоогүй нэ сайн эргэлдээ. Тэгтээ сэтгэлийн хөдлөөр цагдаа дуудаж болохгүй штэ гэж шүүмжилчээл гарч одлоо. Харин энэ үед хоёр залуу үнэтэй машин унан хар шөнө хурд хэтрүүлсэн явж байх ба. Жиншиг гэд энэ залуу хар тамхи хэрэгэлсэн бололтой. Нүд нь улаанаар эргэлтсэн галзуу солиотой хүн шиг л давхиж байна. Энэ үед нэг ах хүү ажлынхнараа ууж угаад гарч яваа харагдах ба. Машин авна гэдэг харин ажилтан нь гэлцэн дарга та согтуу байж болохгүй штэ гэж хэлсэн боловч үгийн сонссонгүй. Машиндаа суух гэж байтал жиншиг ах хүүг машинаараа халтхан шүргээдгэлээ. Ах хүүч буун ууралж "Хөөе, гараад ир. Үнэтэй машин унчгаараа нүд чинь сохорчтой машин. Аль буугаад ирээ" гэж хэлэхэд жиншиг "Хөөе яхаа. Хүний машин мөрөгчөөд уучлалт гуйл да.
Чин сэтгэлээсээ говьл уучилж болох юм гэж даналцахад ахгүй бүр шок. Юу солиороод байгаа юм бэ? Намайг мөргсөн нь чи юм байгаа үстэй. Энэ ямар овоо уцаан бэ? Алив чи буугаад ир. Гэд бахаар нь жин шиг машинаасаа буулаа. Тэгснэ манахыг шууд заамдаад амьдралаа дуусгамаар байгаа юм аа. Энтергээ томроод байхаар нь ахгүй ганцхан мөргөөл авлаа. Тэгсэн жин шиг машинаасаа хүн зодоход ашигладаг зориултын багаж гаргаж ирснээ буруу хүнээрээ оролдлоо доо. Гэснэ манайхын нүрийг сэтэртлэн цохиол хайж гин. Хой, мөн овшин босоод ир. Чи хинээр оролцсноо мэдэхгүй л байна да. Энтергээ үжитэл энэ бүхнийг харсан өвөө машинаасаа бууж ирээд за миний дөө юу ч болсон бай хоорондоо ярилцаад ивэр шийдээ гэж настай хүний хувьд зөв зөвл хэлсэн ч жин шигт үүнийг ойлгох ухаан байсангүй. Өвгөнгөө явж үз. Явжсэн замаар явал та чи. Энтергээд өвөг түлхэхэд эмээ бүр сандарсан. Хөгшөөн зүгээр явъя хурдан машиндаа суу гэсэн боловч өвөө сэтгэл нь хоосон бол ийм үнэтэй машин унаад юугаа идэв гэж үг чулуутчаад машиндаа суугаад яваад өглөө. Мо зөнөг өвгөн чинь сая яаж хараад исэн бэ? Сургаад өгөхөөс мөн авшиг гэж хэлээд машиндаа суун өвөө эмээ хоёрын машины араас давхнаа. Яг энэ жин шиг зодуулдаг ахгүй 112 руу залгаж сая нэг үнэтэй машин унсан галзуу залуу намайг нохоо шиг зодчлоо. Тэгээ бүр болоогүй. Шаардлага тавьсан өвөөг занж байснаа араас нь хөөгөөд явчих шиг боллоо. Ямар ч арх өнөртүүлээгүй мөртлөө нүд нь улаанаар эргэлдсэн байсан гэж дуудлага өгөхөд манай хэд тентгийн хяналтын камерыг шүүснээр юу болсныг өөрсдийн нүдээр хардаг. Сэжигтэн Чойжин шиг Сонжин группийн захирлын өв. Сайхан цагдаагийн бие талдсан гэд мэдээгээр гарч байсан. Өмнө нь хэд хэдэн удаа согтуугаар машин жолоодж байсан ч тэнсэнгээр судлагдсан. Америкт сурдаг байхдаа харт амхны эргээр шоронд орох шахаж байсан. Зэрэг нэлээд бүтгэхгүй нөхөр гэдэг нь ойлгомжтой. Конжу тэр дөрөө шуурга зарлаж мөрдөгчд Жиншикийг барихаар яран давхилдаж эхэлдэг. Энэ эмээ өвөө хоёр ач хүүтэйгээ уулзахаар явж байгаа юм байна л да. Гэтэл удалгүй араас нь нөгөө галзуу амтэн чинь учир зүггүй сигналдан гарч ирснэ. Гүйцэд төрүүлэн хажууд нь гарч ирээд "Хөөе өвөө, аль усуу?" Энтергээд усмас цацсан даапалж гарнаа. Өвөө бүр үгээ хэлж "Хүн яаж юм байж чаддаг байна? Залуу хүн байж арайчтэй." гэж бодон галзуугаас холдох гэсэн чи өнөөгч нь энэ тэндээс нь шахаад өвөөг бүр явуулдаггүй шүү. Мэдээж нь өндөр настай хүнд зам дээр ийм байдалтай явна гэдэг чинь хэцүү шттэ. Жиншикийн найз түүнийг тайвшруулахыг хичээж "Жиншик, одоо олноо зүгээр явъя л да." Гэхэд "Үгүй. Энэ муусын юмнуудыг сайн ашрахгүй бол юу ч сурдаггүй" гэж хэлээд бүр салдгүй шүү. Энэ үед манай өвөө зүрхний шигдээс болсноор машинаа зогсоон ухаан алдаал өгнө. Нөгөө төвчгөр чинь машиныхаа багажнаас гольфийн цохиур гаргаж ирснэ. Өвөөгийн машины тол цонх гээд хаасаагүй цохион ангалж "Мо төгцөг минь, алив хурдан гараад ир." Их зэрэгээр галзуу хүн шиг орилж хашгичин настайчуудыг илтээр л гэж арчаагүй зан гаргасаар л байлаа. Тэгснээ цагдаа ирж байгааг харснаа машиндаа суун зүхтаад өгөхвэ. Эмээ мөрдөгчдөөс нөхрийг нь аврахыг уйлангуйнаа. Өвөг шалгаа үцтэл зүрхний цохилт нь бараг үгүй болж амьсгалгаа болж эхэлж байсан ч тэр дөрөв түргнийхээ ирснээр өвөө эмээ хоёрыг аваад явлаа. 112-ын маань Жиншигийн машиныг хяналтын камераар шүүсээр байгаад хотын төвийн Black Hole клубын гадаа байгааг олж тогтоон мөрдөгчд маань тэр зүг рүү яран хөдөлдөг. Харин энэ үед Жиншиг юу ч болоогүй юм шиг клуб руу яваа ортол менежер нь гарч ирснээр тусгаалan бэлдсэн VIP өрөөнд маникюрыг оруулах ба Жиншигээс мөнгө авч мансуурсан охтууд олж өгөн харт амхын нүртэл бэлдэж өгд юм байна. Манайд клубын гадаа ирээд орох гэтэл үүднийх нь хамгаалагч нар их томорч шүү. Манайх хүн ихтэй. Өргөл цагийн үеэр дайрж орох гээд байх юм. Арх humааргаа бол тэнд сөөжүүний мухлаг байгаа. Тэнд очиж ууцгаа. Энтергээд урдаас нэг томорч шүү. Канва хамгаалагчийн гарыг ганц өчөөл клуб руу орцгоодог. Ингээд Жиншигийн байгаа өрөөлөө ортол баахан охид өхнүүдтэй хамт харт амхаа эргэлцэн мансуурцсан сууж гинэ. Тэгснээ бүр ширээн дээр гарч ирээд энэ хүртэл дагаад иржээ. Тэр зөнөг өвгөн өөрөө л ихсэн. Би ямар ч буруугүй. Гэснээ шууд өмгөөлөгч рүүгээ ярьж энтер. Тэгснээ уужсэн архины шилээ шидээд зүхтах гэсэн боловч канвууд баригчилгүй яхав. Өөзөө, сая намайг цогсон уу? Миний биед гар хүрсэн. Та нарыг ажилгүй болгоно мөн овшнууд. Энтер гэж томорсоор л байна. Тэгсэн Конжу руу дарган залгаад та нар чинь ягаад өмөө шүүгэн тариад байгаа юм бэ? Над руу баахан гомдол ирээд байна. Мөрдөгчтэй хурдан буцаага тат гэд их л ууралж шүү. Жиншигч нэрэл том артай мó. За ингээд мөрдөгчд маань Жиншигийг баривчлаа аваа явах гэтэл би бийдсмаар байна. Гэд байсан тул бондгор мөрдөгч түүний гавийг нь тайлж өгөөд зугтгаж оролдвол ялч нэмгдэн шүү гэж анхааруулад нойлд оруулдаг. Жиншиг рүү аван залгаж сая Ким менежер ярьсан. Чи бас годамжинд хэрэг тарьсан гэв үү? Би татвараас зайлсхийсэн эргээсээ мултрах гээд энд хэсэгтээ чимээгүйхэн сууж байна. Би чамайг хэсэгтээ хил амнаас хол намжин байчих гэж хэлсэн байхаа. Гэхэд Жиншиг өөрийгөө өмөрж би ямар ч буруугүй. Тэр хөгшин төгцөгч нь л өөрөө амьдрал заах гээд томроод байсан гэж авч ийн. Жиншигийн авд хүн тандаж бүх картыг нь хааж байгаагаа хэлээд таньдаг прокурорудаа явуулсан тул асуудалд орохгүйч хэсэгтээ цуслан дээрээ байж бай гэж хэлээл тасалдаг. За ингээд Жиншиг бөөн ууруулж өмдөндөө нууцсан байсан харт амхиас орж хэсэгтэл мансуурж байтал
Прокурорууд ирсэн сургаар манай мөрдөгчид тэдэнтэй ярилцахаар түр холдох ба. Жиншигийг харжуулсан эргүүлийн цагдаа хажуугийн өрөөнд эмэгтэйчүүд хэрэлдээд байхаар нь амхандаа болиулах санаатай өрөөлөө нь яваал орлоо. Гэтэл энэ үед нэг доглон түүний амийг богоод хаанаг тийшээ чирээд аваал явлаа. Бондгор мөрдөгч буцаж ирснээр эргүүлийн цагдааг загнаж чи энийг харж байх ёстой байгаа үстэй гээд 0 орох гэтэл төгжсөн байх шүү. Хаалганы нэвтэ ортол энэ тэндгүү хог хөглөрч Жиншиг орсоргүй халуулчлаа. Тэрэд Жиншигийг зугцсан гэж бодсон боловч Канву нойлын орчин тойрмыг ажиглаж байснаа Жиншиг зугтаагүй хэнэгэнд хулгайлгдсан байна гэж нөгөө хэдийгээ шоконд оруулдаг. За ингээд баарны камеруудыг шалгах гэсэн ч бүгд жахуу ажиллахгүй байсан бөгөөд нойлын хажуугийн өрөөнд сууж байсан цагаан дашинцтай бүсгүй нэг л сандарсан байхыг Канву анзаараад бүсгүнрээр хайлт илгүүлтэл өмнө нь Жиншигийг удаа дараа дагж машиныг нь хүртэл эвдэлж байсан гэмтэргийн түгтэй бүсгүй байлаа. Манайд очиж Жиншигийг тань үстэй. Алга болцоход байна. Чамд мэдэх зүйл байна уу? Гэхэд би яаж мэддэм гэж хэлснээр уух юмаа барай гарах гэтэл Канву бүсгүй уух юмыг булааж аваад үнэрлээ үздэл. Энэ нь ус биш. Химийн бодис байд юм да. Сүрхийн амтан байх нэ. Энийг уулах гэж байсан юм уу? Одоохон үнээл эсвэл хэсэг дээр очиж ярилцах уу? Гэхэд бүсгүй аргагүй байдалд орж үнэнээ хэлдэг. Тэр новш намайг мансууруулчаад юу эснийг та нар мэдгүй. Миний бичлэгийг хийж цагдаа нарт хэлбэл тараана гэж дарамтлсан. Тийм болохоор би түүнийг дагаж өнөөдөр ийшээ ирсэн ч нойл дотор Жиншиг хэн нэгэн зодуулж чирүүлж байгаа чимээ гарсан. Үхэж байхтай таарсан амтан гэж манай хэдэд хэлдэг. Чирэг чимээ гарсан учраас нойлд байсан толийг татаа үзтэл баарнаас гардаг нууцсан байш шүү. Манайд баарны камерыг шүүж байгаад 50-60 орчим насны жимс сүргэлтийн ажилтан маш том хайрцагтай явж байгааг хараад нилээн сэжгэлж байтал нөхөр нь зүрхний шигдээс орсон нөгөө эмээ 112 руу залгаад орой манай үгэн рүү дарсан залуугийн машин эмнэлгийн гадаа байна. Дотроос нь хүргэлтийн ажилтан бууж ирээд хайрцагтай юм төрцөн явж байлээ. Тэр залуу арай хүн өслөөд өвгөнд маань муу юм хийж байгаа юм биш үстэй гэж санаа зовоо асуухад Конжу түүнийг тайвшруулж мөрдөгчд маань эмнэлгийн зүг яран явцгаадаг. Гэтэл хэрэгтний ирсэн нэмлэгт Жиншигийн захирал аав нь хэвдэж байгаа юм байна. Хүн алуу болсон тухай сонсоод бөөн уруулж хөг маань заавал олж ир гэж туслахаа цохиол гаргалаа. Энэ үед манай хакер Хаахмад хоёр өдөржин шүнжин суусаар угаад хэргийн гол эзэн шүүний хэн гэдгийг тогтоож чадсан байлаа. Түүний нэрийг Фужияма Койчи гэдэг бөгөөд 3 жилийн өмнөөс 90 сурвалжлагдж байгаа онц ноцтой гэмтэрхтэн. Өмнө нь Якузагийн бүлэглэлд байхдаа дайснуудынхаа гарыг утсаар тасдаж байсан амьшигтай мэдээлэл олддог. Жиншигийг хулгайсан этгээд Жиншигийн аав Ким захирлын өрөөлөө явж ороод хаалгын дотроос нь дүгжих үед Ким захирал чи юу юм бэ гэж асуухад Жиншигийг шууд алдсан юм аашийн хутга гаргаж ирсэн ээ. Хүүхд чинь нүдэн дээр чинь хөнөөх гэж ирлээ гэж хэлэхэд Ким захирал бүр шок. Манай мөрдөгчд эмнэлэг дээр ирж хаалгын эвдэл орлоо. Гэтэл хутгатаа итгээд хэрэг ойртгол юм бол Жиншигийг ална хэмээн сөрдүүлж эхэлнэ. За одоо тэгвэл бүгдээрээ энэ этгээд яасан болоод Жиншигийг алдах гээд байгаа юм бэ гэдгийг харцгаая. Энэ ах хүүг Дүшиг гэдэг бөгөөд эхнэрээ насварсны дараа борив бөксгийлгүй ганцаараа зүтгэсний хүчин хүүн нисгийн актын дэлсгээр болж манайхч бүр бөөн баяр хөөрүүлж хүүтэйгээ хамт гарцаар гарч байтал Ким захирал шал согтуу машинаа барьж яваад Дүшигийн хүүг мөргөн хөнөөж ирсэн байна л да. Цагдаа нар очихоос өмнө туслахтайгаа байраа сольж энэ хэрэгт туслах нь буруутгагдж байсан ч удалгүй бүр эдний буруу биш. Дүшиг хүүтэйгээ хамт улаан гэрлээр гарч байсан болж хувраад энэ нөхдүүд ямар ч ял үрээгүй цэвэрхэн болцсон байгаа. Тийм учраас ахгүй одоо амиг амир гэдэг шиг энэ олон жил хүүгээ бодож чансан зовлонгоо Ким захиралд мэдрүүлэх юм гинэ. Эхэндээ Ким захирал гүрийж чи юу яриад байгаа юм бэ? Би хизээч согтуу машин бариагүй. Энтэр гэж гүрийсэн ч Дүшиг хүүг нь өшгөлж унгаад толгоонд нь хутга зоон хэмээн сүрдүүлэхэд Ким захирал бүхнээ өвлөж тийм ээ. Тэр өдөр би машин барьж байсан. Хүүг чинь ч дайрч алсан хүн би. Тэгтээ Солонгост согтуу машин барьдаг хүн гэж байд юм уу? Би ганцаараа амар тэгсэн биш. Гэх зэрэгээр өөрийгөө өмгөөлж ердөөсөө гимсэн шинж алга. Бондгор цагдаа хэрэгтнийнүүдийг хариулж байгаад ардаас нь барьж аван цагдаа нар мань нөхрийг дараал авцгаалаа. Ким захирал тэр дөрөө шуудаг онгойлготол Жиншиг биш, баарны менежер байд юм да. Намайг баарнаас дөнгөж гарах үед цохиод унгаасан гэж хэлэх ба Жиншиг хаана байна гэдэг асуулт гарч ирнэ. Мөн овш минь, миний хүү хаана байна гэж орилоход Дүшиг нээх муухай нээснэ. Машиныхын түлхүүрийг шидээд өөрөө очиод үзэл гэж авч ийн. Ким захирал маш их сандран машин дээр нь очиод багаж нээтэл түүний хүү Жиншиг айлт хэдийн алуулаад амьсгал хураасан байхыг хараад уйлж унжаал явчнаа. Карма гэж юм шүү дээ. Гэтэл энэ үед Хаахмад Фужияма Койчигийн талаар ухаж байгаад нэлээд ноцтой мэдээлэл илрүүлжээ. Энэ бүх хэргийн эзэн алуурчин шүүн буюу Фужияма нь Канвугийн аавын олон жилийн өмнө Японд алсан Михогийн охины төрсөн ах нь байж тард юм да. Дүүн алуусны дараа аав намаа орлож ээж нь Ослоор өнгөрсөн учраас сэтгэлийн шархаасаа болж нууц вебсайтыг ажилуулж эхэлсэн юм шиг байна. Тийм болоод Канвуд иш санаад байдаг юм шиг байна гэж хакер Конжууд хэлдэг. Яг энэ үед наансан мөрдөгчийн багийнхан Фужиямигийн байршлыг олж тогтоосон учраас
Нэмэлт хүч дуудаж эхлэх ба манай Конжу Канву гээл бүх мөрдөгчд маань хэргийн газар руу яаран хөдлөнө. За ингээд манайд хоёр хуваагдаад Фужиямаг хайсан боловч байдгүй шүү. Гэтэл баг мөрдөгч го мөрдөгч хоёр Фужиямагийн дүүжлээд өгсөн цогцыг олоод бүр шов. Ядж хахад Конжугийн маань чихэн шүүгээд ухаан алдаад өгөх үед Канву зүгээр үү? Энтергээд туслах гэж байснаа гинэд өвчин үлдсэн үү яасан? Конжуга хоолоогоор нь боогод бараг алах нэ. Азар наансан мөрдөгч гарч ирснээр Канвуг холдуулж Конжу маань арайч өгцөнгөө. За ингээд итгэж байсан үндэ хоолоогоо боолгуулж өвхөг шахсан Конжу мэдээж Канву руу уурлалгүй яах вэ? Чиний өвчин ингэтлээ муудсан юм уу? Одоо бүр намайг алах гэж дайрна гинэ. Чи бит хоёр ийм байдлаар хамтарч ажиллаж чадахгүй юм шиг байна. Буу цагдаагийн өмнөхөө өгдөх. Өнөөдрөөс ажлаас чинь халж байна. Гэж явах гэтэл Канву энэ бүхний ард өөр хэрэгтэн байгаа. Фужияма ингэж амархан өөхөх ёсгүй. Энтерхэд Конжу бүр уурлан хэл хөмгөө болохоор дандаа л өөр хэрэгтэн байгаа гэхийн гэж хэлээд итгэсэнгүй. Фужиямагийн цогцыг шинжилсэн шинжээчид тэр амиа орлоогүй байна. Биеэс нь хор олдсон хинэгэн зориуд хөнөөсөн байна гэж хэлснээр нэрэл Канвугийн хэлснээр энэ хэргийн ард дахиад хэрэгтэн байгаа бололтой. Фужиямагийн цүнхнээс олсон флашийг шалгаа үзтэл тэдний вебсайтаас гажгаж юм худалдаж авдаг худалдан авагчдын нэрс гараад ирнэ. Тэр дунд нь хүүхдийн төвийн захирал, хандивын байгууллагын эзэдгээд мундаг хүмүүсийн нэрс байсан нь манай эдийн амийг ангаалгана. Наахансуу Канвутай уулзаж гайгүй юу? Эмээсээ ууж байгаа үз. Гэх зэрэгээр асуухад Канву би өнөөдөр Конжуг алах шахлаа. Дахиад ийм үйлдэл гаргавал эргэлзэлгүй буударай л гэж авч байна. Дүрсэлгдэн Фужиямаг хөнөөсөн энэ бүх хэргийн ард байгаа гол алуурчны маань царай харагдах ба Жонгму гэдэг нөхөр бол киноны маань хамгийн ихэнд алуулдаг Канеки гэдэг зурагчин бүсгийн нөхөр юм байна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө эхнэрийг зэрлэгээр хөнөөж алсан гаж донтой новшолж тарна. Энэ үе солонгосын эвлэл мэдээллээр Фужиямагийн Японы Якузагийн цогц олдсон бөгөөд хар цуглуулах хэмээх сайтаас хууль бус эд эрхтэн худалдаж авсан хүмүүсийн нэрсийн жигсаалт ил боллоо. Хэмээн зарлаад эхэлж байна. Канву Конжутай уулзаад уучлалч гуйлгүй. За юу болж байна? Дараагийн ажиллагаагаа хизээ эхлэх үү? Энтерхэд Конжу эргэн тойрны хүмүүстэй аюул учруулдаг чамааг дахиж Golden Time-д ажиллуулахгүй. Бид өөрсдөө мэдээд энэ хэрэгээ шийднэ. Гэжстэй халгаадгүй шүү. Үнийг сонссон наансан мөрдөгч Конжутай уулзсан Канвуг ингээд талчиж болохгүй. Тэглээгээ тэр зөлөг хэрэгтнүүдийг хөөхөө зогсохгүй штэ. Улмал аюултай арга зам хайж эхэлнэ. Ажилд нь үлдээгээд өгөөчтэй. Гэж чин сэтгэлээсээ гуйна. Конжу маань чихээ үзүүлэхээр нөхөн сэргээ хэмжилгээний төвдөө эртэл эмчин үдснэ. Сайн амар. Тэгэхгүй бол тагд үл ирнэ шүү. Гэж анхааруулал гаргалаа. Харин үед коридорт нэг залуу таарснаа. Та чихээ үзүүлээ юу? Би ч бас адилхан чихний асуудалтай байгаа юм л да. Энэ ардын арга байгаа юм. Гараасаа урж байгаад чихнийхээ ард үе тавьж байгаарай. Нэмэр болох бах. Гэд анхаарал халамж тавиад байдаг шүү бүр. Энэ үед донгуугээ залуу эхнэрийнхээ түлэнхийн сэрвийг арилгуулахаар хагалгаанд оруулчаад гадаа нь хүлээгээ сууж байтал эмнэлгээс залгаснаа. Танай эхнэр сая мэдээ алдвал хүрээнд түр амраатхыг гэж орсноо гараад явцсан байх юм. Хагалгаанд ормооргүй байсан болов? Гэж залгахад донгуу бүр юу яриад байгааг нь гайхаа байжтэл эхнэрээс нь ахаа би зөндөө бодож үзлээ. Хоёулаа салъя гэсэн мессежийг хараад бүр бөөн уруулж эмнэлэг рүү явж орсноо Сэми хаан байна. Миний эхнэр хаан байна. Над руу сая салъя гэсэн мессеж явуулаад утсаа салгачлаа. Энтергээд тэр аваар үүмэн тариад эхэлнэ. Танай захирлын чаан байна. Сэмиг сонжиж хараад байсан. Сэмид ямар нэг юм хийцэн биш үү? Гэж өрөө олгоныг шалган орж шашгачаад эхлэх ба удалгүй захирал эмчийг барьж аваад чи миний Сэмиг яасан? Сэми хаан байна. Гэгцэргээр орилж бүр мессаслын утгыг аваад хутгална гэж дайраад байсан тул сувлагч нь аргагүй өрхөнд 112 руу залгаж тусламж өгснэ. Манай тэр дөрөөс ижигтэн донгуу болон түүний эхнэрээ Сэмигийн талаар шалгаа үзтэл Сэмид ямар нэгэн ноо байсангүй. Харин донгуу гिचтгэхэд өмнө нь хэд хэдэн даатгалын лөврийн эрэг толбогдож байсан аав нь их хэмжээний өртөө байсан нь манай эдийн сэжгийг төрүүлдэг. Конжу сувлагчаас ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдсныг асуухад тэр хоёр анх ирээд Сэми сэрвэ үзүүлчихэд хагалгаанд орохоор бэлдэж байх үед нөхөр нь гарч ирээд танай эмнэлэг бус тэмдгийг бодвол камер багтаа юм аа. Сэмид маань ямар нэг юм болвол танай эмнэлэг хариуцлага хүлээх үү? Гэх зэрэгээр хачаа чин зүйл ярьж байсныг хэлснээр донгуу Сэми хоёр энэ эмнэлгийг дарамталж мөнгө нэхэх гэсэн лөвөрчд байж магадгүй гэсэн хар төрөөл явчихна. Ядж хаад хэдэн сарын өмнө Сэми цагдаа руу залгаад донгуу өөрийг нь зодоод байна гэсэн гомдол өгж байсан ба цагдаа нар очиж шалгахад би энэ хөхнөц болсон байсан гэж байгаа. Энэ үед донгуу захирал эмчийг сүрдүүж орилсон юм ярил. Манай Сэмиг яасан? Аль үннээ хэлээдэх. Гэхэд захирал эмч 50 байл да. Ийм байвал эмхтэн хүн яаж хажуудчих байх юм? Биеийг нь харсан хөхнөц болсон байлээ. Чи зоддог байсан биз дээ. Гэж хэлэхэд донгуу бүр их уурлал явчихна. Камерын бичлэгт эмнэлэг рүү орж байгаа мөртлөө гарч байгаа бичлэг нь байхгүй. Бас Сэмигийн утасны Сэмиг 3 минутын өмнө эмнэлэг дээр салгасан байна. Гэдгийг олж тогтоосноор манай эд энэ хэргийн ард өөрзөөл нуугдаж байж магадгүй гэж бодон яарал орлоо. Гэтэл өнөөгч нь захирал эмчээ холоод хутгаа тулгцсан. Сэмиг маань гаргаад ир. Үгүй бол энэ авшиг ална шүү
Энэ төр гэж орилж шашгачаад байхаар нь тайвшруулах санаатай. Эхнэрий ч олсон. Эмнэлгээс гарч байгаа бичлэг нь энэ байна. Алив харал та гэж худлаа хэлэн саатуулж байгаад бариад авлаа. Гэвч захирлэмч саяхан хоолоондоо худаг тулгуулсан байж маш тайван байгаа нь Канвугийн с ิจ гийг төрүүлж Мисаслын өрөөг шалгаж байгаад өрөөний булангаас их хэмжээний цус олно. Цус олдлоо гэхийг цагдаагийн радиогоор сонссон захирлэмчийн царайч бараагаал явчихна. Энэ хэргийн ард яг юу нуугдаад байгаа юм бол доо. Шалан дээр асгарсан цус юун цус гэдгийг захирлэмчээс сухад өнөөгч нь хөргүүрийн хаалгыг нээж цус элбэгэд ашигладаг нөөд цусны ууд задарснаас болоод цус асгарчээ гэдгийг хэлдэг. Хөлдсөн цуснууд гисэх явцдаа уудан задрах тохиолдол элбэг байдгийн гинэ. За ингээд өөр сэжигтэй зүйл байхгүй учраас манай эд үүмэн тарьсан эргээр донгууг баривчилж аваад явах гэж итэл захирлэмч нэрээ Сэмигийн бие дээр хөхнөц болцсон байсан шүү гэж цагдаа нарт хэлэхэд баг мөрдөгч чи ихнэрээ зодсон юм аа гэхэд донгуу үгүй энэ новш худлаа ярьж байна. Энэ эмч болохоор итгээд би ял эдэлж исэн болохоор итгэхгүй байгаа юм уу гэж орж хашгицсаар л. Энэ үед эргүүлийн цагдаа нар Сэмигийн гэрт очисон боловч Сэми байхгүй. Аваас гэр бүлийн хүчрхийл байдаг эмэгтэйчүүд муу юм боллоо гэхэд зүхт нэгээд гутлаа гадаа тавих юм уу эсвэл хувцас бэлдсэн байдаг ч Сэми тийм зүйл алга. Энэ гэр бүлийн хүчрхийлэлтэй ямар ч холбоогүй юм шиг байна гэж Ёнсү хэлэхва. Эмнэлэг дээр байгаа Канву маань ч энэ захирлэмч ямар нэгэн зүйл нуугаад байгааг мөрдөгч хүний зөн савнгороо мэдэрсэн үү яасан явж өгдөгвэ. Захирлэмч мөрдөгч нарт талархснаа илэрхийлээд ажлаа үргэлжлүүлэн хийх хэрэгтэй учраа явахыг хүсэхэд Канву захирлэмч сэтгэл зүй сайтай хүн юм аа. Өөрхөн байсан бол юм болчиход байхад эмнэлгээ ганц өдөрч болтугай хаах байсан. Гэхэд мань эмч над дээр мисцас хийх гэхээр маш олон хүн холоос ирдэг. Тэр хүмүүсээ одоод эмнэлгээ хаач чадахгүй л гэж авж байна. Захирлэмч совилогч аль алин нь нэг л биш. Сандарсан байдалтай байгаа нь манай эдийн с ิจ гийг улам төрүүлээд байсан тул совилогчийн араас яваа ортол нэг төрөвч нууж байгаа харагдахва. Аваа үстэл Сэмигийн төрөвч байд юм да. Өө за энэ төрөвчийг хаанаас авав? Арай чи Сэмид янз бүрийн муу юм хийцэн биш биз? Гэж асуухад хагалгааны өрөөнд унтсан байхаар нь авсан л гэж авж байна. Гэхдээ шүүгээг нь ухаа үстэл бүр баахан бүсгүүчүүдийн төрөвч гараад ирэхээр нь энэ юу ингээ асуудал. Хагалгааны наркосноос гараагүй бүсгүүчүүд төрөвчөө хаана гэснээ сандгүй болохоор нь хайд авчт юм аа. Намайг уучлаарай гэж авдаг байгаа. Гэмгүү царилаад байсан сайхан хулгайч ог юм штт. 112-ийн маань хэд совилогчийг шалгаа үстэл өмнө нь арсны эмнэлэгт ажиллаж байхдаа эмнэлгийнхээ мөнгнөөс хулгайлах гэж байгаад ажилласаа халагдаж байсан түүхтэй бүсгүй байлаа. Канву түнд хандаж хүн хулгайлж алсан эрэгт ормооргүй байвал алив үннээ л идэх. Гэхэд мань бүсгүй сандран Сэмид хагалгаа ихийн өмнө хун эмч орж ирээд их бохимдолтой байгаа нь мэдэгдэж байсан. Удалгүй хагалгааны өрөөнөөс гарч ирээд дотогшоо орж болохгүй шүү. Өвчтөн ганцаараа баймаар байна гэж хэлсэн. Ингээ удалгүй Сэми алга болцсон. Иннээс өөр юм мэдэхгүй нэрээ шүү гэд уйлж унжаад эхэллээ. За ингээд хамгийн сүүлд Сэмиг харсан хүн бол захирлэмч болж таарсан учраас хуу эмчийн талаар судлаа үзтэл 2015 оноос хойш гой сайхны эмнэлэг байгуулан маш амжилттай байсан ч жил бүр эмнэлгийнхээ байршлыг сольж байсан нь хачирхалтай байв. За ингээд их хачин байсан учраас хагалгааны өрөөл рүү ороод нөгөө цустай уутыг шалгаа үзтэл уут нь хагараагүй. Харин цус сэлбэх гэж оролдоод тагийг нээсэн уулмөр болж харснаар захирлэмч худлаа ярьсан нь баригчлаа. Магадгүй захирлэмч хагалгааны үеэр алдаа гаргаж Сэмиг хөнөөчөөд хаанигтээ нуусан байж магадгүй гэсэн хар төрөөл явчихна. Тэр дурын эмчийн рүүлээ яваа ортол өрөөнд байдгүй шүү. За ингээд эмнэлэг дүүмэн тарьсан эрг маань эрс өөрчлөгдөж хүн амны эрг байж магадгүй болсноор код 0 түвшний шуурхаа зарлаж өөр орчмын эргүүлийн цагдаа нар нэмэлт хүчээр ирэхээр боллоо. Манай дэмлэгийн дээд дууд давхрын энэ тэндгүй шалгасан боловч захирлэмч орсоргүй алга болчдөг шүү. 112-ийн маань хэд судалж байгаад захирлэмч 2015 оноос хойш бараг сар болгон Макао руу явдаг байсныг нь олж мэдэх ба. Тэнд очиж казино тоглодог байсан нь ойлгомжтой. Гэвч нөхөр Макао руу явсан үед нь хуу эмчийн нэрээр жор бичиж бүр хэд хэдэн удаа хагалгаа хийсэн баримт олдлоо. Тэгэхээр хуу эмчийн нэрийг барьж хагалгаа хийсэн хэн нэгэн байгаа гэдэг нь тодорхой. Компьютер дээр жинхэнэ хүн эмчийн зургийг явуултал өнөөдрөөс захирал эмчээс арай өөр төрхтэй хүн байдаг. Канву тэр дөрөв хагалгааны тоног төхөөрөмжүүдийг шалгаа үзтэл 2010 онд Мисон компаниас нийлүүлсэн байлаа. Тэр дөрөвийн тоног төхөөрөмжүүдийг борлуулсан ажилтныг шалгаа үзтэл 42 настай нүгүйол хэмээх нөхөр гараад ирж шүү. Ангахын сургуульд сурч байсан ч сэтгцийн өвчнөөс болоод сургуулаасаа гарсан. Бодит орчноос тасарч төсөөлөлд автах хам шинжтэй. 2010 онд эхнэрээсээ салж ар гэрийнхэндээ ч ад үзэгддэг байсан тухай мэдээлэл гараад ирнэ. За ингээд болоод байгаа нөхцөл байдлыг яг л өн сэвлүүлж байгаа юм шиг бодоо үзтэл яг юу болсон тухай дүр зурглал буугаад ирлээ шүү. 2015 онд нүгүйол гэж нэтгээд хуу эмчид тоног төхөөрөмжүүдэд нийлүүлэн яаж ажиллах талаар зааж өгч байтал хун эмч ангаах сурч байсан гэлөө. Хагалгааны ангид байсан гэсэн баха. Эхнэр чинь кан захиралтай явуулдаж бүр чамааг хайсан гэдэг хооц. Амьдрал чинь хэцүү л байдаг байх та
Ер нь Солонгос баячууд нь улам баяжиж ядуус нь улам ядуураал байх юм да. Энтергээд олон долоо юм ярьж байтал совилогч нь залгаад хагалгаа айлгих 2 хүн зэрэг ирчлээ гэж хэлэхэд хун амч угаасаа 2 хүн дээр зэрэг хагалгаа хийж чадахгүй штэ. Тийм болохоор нүгүйол санал тавьж байна. Чи угаасаа гарын дүүтэй анагаахад сурж байсан юм чинь мөнгөтэй болмоор байна уу? Гээд нэг өвчтөн дээрээ хагалгаа хийлгүүлж өрхлөө. Хагалгаанд орсон бүсгүй дөнгөж сэрснээ хун амч биш өөр хүн байхыг хараад юу вэ? Хун амч өөр хагалгаагаа хийхгүй байсан юм уу? Энтер гэж байснаа хөөх ямар гоё болгоо вэ? Арьс маань гялтааж байна шүү. Алтан гартай хүн юм аа. Гэх зэргээр нүгүйалыг магтаж гарлаа. За ингээд нүгүйалын чадварыг үнэлсэн хүн эмч "Хөөе нүгүйал, өнөөдрөөс надтай хамтарч ажиллах уу? Чамлахааргүй мөнгө өгнө шүү." гэж хэлснээр нүгүйал азгүй хөв тавилангаа хойноо үлдээж эс заслын эмчээр ажиллаж ирсэн байгаа. Үйлчлүүлэгчид нь хүн эмчээр хагалгаа айлгах дуртай учраас бүр нүрэндээ гоо сайхны хагалгаа хийж хүн эмчтэй адилхан царайтай болсон байгаамаа. Харин жинхэнэ хүн эмч Макао руу явж эмнэлгээс олсон мөнгөөрөө өдөржин шөнөжин казино тоглоод эхэлжээ. Олон жил алдаа гаргаагүй байж байгаад яагаад өнөөдөр Сэми дээр алдаа гаргав гэж бодтол түн рүү нэгэн мөнгө өг гэж дарамтсан мессеж ирснээс болж л дээ. Бодвол жинхэнэ хүн эмч казинодод мөнгөгүй болсон тул нүгүйолоос мөнгө нэгсэн байж магадгүй. Одоо харин Сэмигийн цогцыг хаана нуучих вэ гэдэг асуулт үлдлээ. Манай сайн ажиглалтал шалан дээр хэнийг нэг чирээд авч явсан улмөр байсан учраас дагаж явсаар эмнэлгийн хог хаягдал хайдаг савнаас Сэмиг уутанд ороодсон байхыг нь оллоо. Харин энэ үед нөгөө донгуучин эхнэрээ хаан тэр хаваар оролж яваад нүгүйол машиндаа нуугдсан байхыг нь олж харсан ч толгой тарих руугаа цохиулаад унаад өгнө. Сэми хүн чарх авч цус алдсан байсан ч хаа очиж зүрхэн зогсоогүй амьтаа голтой байсан учраас цагдаа нар маань анхан шатны тусламж үзүүлснээр амийг нь ашгүй аварч чаднаа. Гэтэл машины зогсоолд юм төжигнэх чимээнээр мөрдөгчд маань яваа очтол нүгүйол донгуугаарсан ойртгол юм бол ална гээд сүрдүүлээ зогсчихэд юм да. Кануу түнд хандаж нүгүйол наад хүнээ тавьчих чи хичнээн хуу эмчиг дуурайлаа чи тэр хүн биш шүү дээ. Өөрийгөө хуурхаа бол гэж хэлэхэд битгий солиор би алтан гартай эмч хүн байна. Энтергээд нөгөө сэтгцийн өвчнөө нь хөдөлсөн бололтой. Гэтэл 112 маань хэд өнөө өглөө нүгүйол руу мөнгө нэхэж мессеж явуулсан хүн бол хүн эмч биш. Харин сувлагч Минхэ байсныг олж мэдлээ. За ингээд юу болсон бэ гэсэн чинь 2 сарын өмнө сувлагч маань ажлаа тараа явж итэл машины зогсоолд нүгүйол хүн эмч хоёр барьцалцсан зогсож шүү. Нүгүйол мөн овшоо. Яагаад мөнгө өгөхгүй байгаа юм бэ? Энэ миний нээсэн эмнэлэг шүү. Мөнгөгөөсөө болоод эмнэлэг рүүгээ ч орж чадахгүй байна. Гэхэд нүгүйол зам нь овш минь. Хин дээр ирчээд мөнгө нэхэд байгаа юм бэ? Мөрийтэй тоглоомноос болоод ухаан мэдэрлээ алдчихэ. Би нүгүйол биш. Хуу эмч байна гэж солиорсон байгаа. Үзаа. Одоо бүр ингэж гин үү те? Миний нэр миний царайг ашиглаж байж ийм зан гаргана гинэ. За би чамайг одоохон цагдаад өгчээ л доо. Гээд цагдаа руу залгах гэтэл нүгүйол түүнийг зохиж унгаагаад хөнөөж өргсөн байгаа. Энэ бүхнийг харсан сувлагч маань тэдний нууцыг мэдэх учраас өнөөглөө нүгүйол руу мессеж бичиж 100 сая вон яаралтай шилжүүл. Үгүй бол хуу эмчиг асны чинь цагдаад хэлнэ шүү. Гэж занл хийснээр мань нөхөр сандарч байгаад Сэмиг гимтээсэн байгаа байхгүй юу? За ингээд мөрдөгчд маань нүгүйолыг тэр дороо баривчлах ба сувлагч Минхэг эмнэлгээс зугтгаас өмнө бариад авлаа. Тэр дороо утсын аваа хартал сүрдүүлсэн мессеж нь байж л байна. Хүнийг сүрдүүлсэн эргээр баривчилж авах гэтэл би дахиж ингэхгүй. Намайг битгий баривчлаач дээ. Энтергээд уйлж унжаал байна. За тэгээ угаасаа муу юм хийсэн хүмүүс гимзэмээ авалгүй яхав. Харин хаавчиж Сэми бүсгүй маань амьд гарахаар болж донгуу бүр уйлж унжаад бөө юм болно. Дөрсөлгдөн талигааж зураач бүсгүй аав Японы боловсролын сайд Солонгост ирсэн. Өхнийг нь хөнөөсөө алуурчны зохицыг заавал харна гэсээр байгаад Фужиамигийн зохицтой орж танилцж байгаа л харагдана. Задлангийн өрөөнд Конжу, Канву, Наахонсуу ахлагчаас байлцах ба задлангийн эмч Фужиамигийн шунаас тасдаж авсан хэсэг байгааг харуулад магадгүй энэ хэсэгт шивээс байсан бах гэсэн таамаглалт дэвшүүлдэг. Боловсролын сайд энэ эрэгт толботой бусад эрэгтнүүдийг ч мөн олж өгөхийг хичээнгүйлэн хүсэх үед жинхэнэ эрэгтэн маань өөрөө гараад ирж шүү. Жон Ву гэж нэтгээд боловсролын сайдын хүргэн буюу талигаач зураач бүсгүн нөхөр нь юм байна. Яаж яхад Конжутай эмнэлэг дээр таарад юм яриадсэн нөхөрч энэ Жон Ву ээж таарнаа. Шаал худлаа. Та ч нэ сэргэн засах эмнэлэг дээр таарсан бүсгүй байж дээ. Та нэрийг ахалж байгаа мөрдөгч байсан юм уу? Би Канекигийн нөхөр Жон Ву гэж хүн байна гэж танилцах ба эхнэрийнх нь алуурчин барьж өгсөнд маш их баярлалаа гэж хэлээд яваал өглөө. Энэ алуурчин ёстой сайн жүжиглэж байна. Хар цуглуулга вебсайтаас цагдаа нарын тасцын эдэрхтнүүдийг худалдаж авдаг эрхмүүдийн жагсаалт сэтгүүлч нарын гарт орсноор орон даяар энэ талаар шүүгэж цагдаагийн дарга бөөн уруулж Конжу Наахонсоо хоёрыг загинжил гаргалаа. Манай мөрдөгчид жин жагсаалтыг хэн сэтгүүлчдэд тараасан талаар бие биенээ буруутгаж байх үеэр хүнд гэмтрэхтэй тэмцэх хэлцээ мөрдөгч Golden Time-ийн Канвул тараагаа үз сэтгцийн өвчтөг өвсдэй. Гжилтэл Пак мөрдөгч Канвуг өмөрж чи хэнийг галзуу гэдэг юм бэ биш. Альвэ дахиад илэтэх.
Гэт хоорондоо барилцаж аваад цохилцсонгоо л алдлаа. Канву гэртээ ирсэн Фужиямагийн гарын шуунаас шивэсийг нь тасцсан тухай эргцүүлэн бодож суух. Манай хүн жилийн өмнө Японд мөрдлөгөө иж байхдаа өвчнөр хөдлөөд ухаан алдаас иртэл бугуун дээр нь шивээс шивдсэн байж л дээ. Бодвол нөгөө алуурчин шивээ биз. Манай хүн тэгээд ой санамжаа мартаж санаад байгаа учраас бүх зүйлээ дэвтэр дээр бичин тэмдэглэж авд юм байна. Гэтэл хаалга нүдэж шүү. Баг мөрдөгч шаал согтуу ирсэн. Канва ахлахаа. Хаалгааны чихээ ганц юм хувааж уй. Гэртээ байхгүй царайлаад ах юм аа. Энтэр гэж агсам тавьж байгаа л явлаа. Осака хотод Намигээд нэг бүсгүй талигаач зураач бүсгүй агуулгах дээр юм хомнуудыг нь цэгцлээ байж байтал зургных нь нэг нүдэн дээр нь камер байгааг анзаараад золтоол зүрхээр явцсангүй. Тэр дөрөв талигаач бүсгүй нөхөр болох Жонвуу руу залгаад аха их чи үцэглэн цэгцэлж байтал уруулгүй бүсгүй зургийн нүдэнд камер сүрлүүлсэн байна гэж хэлэхэд Жонвуу бүр шоконд орж айн бичлэгтээ юу ичигдсэн байна гэж асуухад хоёр хар хувцастай алуурчин багшийг төмөр утсаар ороож угаад алчлаа. Химэн уйлан дуурахад Жонвуу Нами алив тавьшраад сайн сонс. Наад зураг аваад маргааш Солонгост миний урлан дээр хүрээд ир. Миний эхнэрийг алсан алуурчид цагдаа нартай холбоотой болохоор хинт чилэлгүй ганцаараа хүрээд ирээрээ. Хинт ч битгий хэлээрээ гэж авч гин. Энэ яргачин зурганд камер суурилсан байсныг мэдээгүй болохоор баригдчихгүй гэж их л имэж байгаа бололтой. Намич маргааш Солонгост яаралтай очихоор болоод уцаа тасалсныхаа дараа зургийн ард ямар нэг юм болвол Канву руу залгаарай. Гэд дугаарыг нь бичсэн байхыг хараад бүр нилээн гайхаад явчихна. Ялчгүй багшийнхны гарын мөн байсан тул тэр дөрөв Канву руу залгаж болсон явдлын талаар хэлээд Солонгост уулзахаар тохирно. Хар цуглуулга вебсайтын худалдан авагчдын нэрсийн жигсаалтыг олон тараасан хүн бол мэдээж алуурчин. Цагдаа нарыг хооронд нь хагаралдуулж мөрдлөгийг удаашруулах гэсэн башир арга гэдгийг эрх биш. Мөрдөгч хүний хуваар Конжу сайн мэдж байлаа. За ингээд Канву шуурхаа урал зарлаж талигаач бүсгүйн зурсан зурагнаас нууц камер илэрсэн тухай хэлээд бичлэгийг Намигээ Япон бүсгүй өнөөдөр авчирж байгаа тухай нөгөөддөө хэлдэг. Нами шууд Жонвуугийн багшилдаг их сургууль руу очих тул Конжу Канву хоёр их сургуулийн зүг явцгаалаа. 112-ын маань Жонвуугийн талаар судлаа үзтэл Японд нэлээд баян айлын хөвгт. Одоо Солонгост их сургуульд багшаар ажилладаг бөгөөд хүний эрхийн төлөө үг хэлж бүр шоронд хүртэл орж байсан. Маш шудраг гэдгээрээ алдарсан нэгэн байлаа. Энэ үед манай яргч маань их сургууль дээр лекц тавьсан. Хүний эрх яриад бие биенээ хайрлах ёстой. Гэх зэргээр уянгийн хайлал урсгаал зогсож байна. Шавнар нь багшигаа маш их дэмжиж бүр фэн клуб хүртэл байгуулсан ба. Өнөөдөр түүний талигаач ихнэрийн үзэглэн болох гэж байгаа юм байна. За ингээд манай хоёр Жонвуугийн өрөөнд ирсэн хүлээж байтал ширээнийхэн зах дээр түлсэн орон байгаа нь нэг л сонин. Удалгүй Жонвуу гаднаас орж ирээд өө сайн байцгаана уу? Ямар хэрэгээр явсан бол гэж асуухад танаа талигаач ихнэрийн зурганд камер байсан гэсэн. Энэ талаар мэдэх зүйл байна уу? гэж асуухад царайн сонин болсноо. Нами яхлаараа тантай ярьдаг үлээ. Эрдэнэт хүний амиа урдагч багийнхныгаа аюулд оруулдаг тархинтай асуудалтай мөрдөгчтэй би юм яриад нэмэр байгаа болоо да. Гэх зэргээр үг хаяад эхэлж шүү. За ингээд Нами доор ирсэн учраас манигуруу уулзахаараа доошо буунаа. Нами цагдаа нар руу ирсэн бол надад хэлэхгүй дээ. Гайхсан шүү. Гэж авчийн заван гарчаа. Мандуруу арын өрөөнд орж бичлэгийг үзэх гэж байтал Жонвууд нэг шууд ирнэ. Гэтэл фэн клубийнх нэг залуу багшаа байж байгаарай. Хамаагүй битгий задлаарай. Айгүй бол тесрэг бөмбөгж байж магад. Энтергээд бахаар нь Намиг арын өрөөнд ороод хүлээж бай. Гээл явууллаа. Жонвууд хэд хоногийн өмнө нэг шууд ирсэн ба задлаа үзтэл шууд шилэн хагарсан байгаа. Түгээр зогсохгүй далчигнаа давил ална шүү. Гэсэн сүрдүүлгийн цагтэлж хитгэд ирсэн тул ингэж болгоомжилж байгаа гинэ. За ингээд задлаа үзтэл зүгээр нэг энгийн шуудан байсан учраас бүгд тавьшран арын өрөө рүү яваа орох гэтэл хаалгын төгжсөн байш шүү. Хаалгын нарай гэж ивдээд яваа ортол бүү үзэгд. Намиг яг зураач бүсгүй хөнөөсөн шиг нарийнхаа утсаар яргалан хөнөөж өргсөн байлаа. Манайд бүр шоконд орж Намид тусламж үзүүлэх гэсэн ч тэр хэдийн амьсгал хураасан байсан ба. Манжонмуу шаал худлаа туслах гэж байгаа юм шиг дүр үзүүлж ёстой сайн жүжиглж өгч гинөө. Та тэгээд гайхчихж магадгүй те. Жонвуу мөрдөгчтэй хамт байхад хин Намиг алчваа гэд. Энэ жонвууч нь зөвхөн ганцаараа биш доороо хид хідэн туслахуудтай. Тэднэр нь бодвол Намиг алж харин Жонвуу алуурчин гэдэг хардлагаас өөрийгөө цэвэрхэн чөлөөлчж байна гэсэн. Ёстой адгийн шар юм даа. Аллах гарсан учраас нэмэлт хүч удалгүй ирж го мөрдөгч пак мөрдөгч нар ч нэмэгдэн ирлээ. За ингээд манайд Намиг алсан алуурчин барилгаасаа гараагүй байж магад гэж бодон хэдэн тийшээс олж барилгын өнцөг тохоо бүрийг шалгаж эхлэх энэ агшинд манай Канвугийн маань толгой нүгдөөд өвчнөнд хөдлөх гээд байсан учраас мөрдлийн ажиллагаанд тусвалж чадхааргүй байлаа. Мөрдөгчд маань барилгыг шалгаа явж байтал зөөрний давхраас баахан могоо болж хардаг. Юу могоо вэ? Гээд гайхаа байжтэл хэргийн эзэн гараад ирлээ шүү. Шуудатай могоо барьсан. Ойртод үзээрэй. Ойртгол юм бол шидэн шүү. Гэж байсан ч гоо мөрдөгч цохиол унахлаа. Таныг хүн алсан иргэн сэжигтнээр баривчлаа. Гэтэл юу хүн алах вэ? Би хүн алаагүй штэ
Эхнэр маань гадаадуудад зодуулаад одоо хүртэл эмнэлэгт байгаа. Гэтэл тэр Жонву гэж новш хүний эрхэн тэр яриад байхаар нь зэвүүг хүрээд могоо тавих гэж байсан. Эднэр хүн атгахгүй ямар ч хоргүй могоонууд гэж авд юм да. Жонвуг хэд хоног сүрдүүлээд байсан нөхөрөө энэ хүн юм байна л да. Тийм болохоор намыг алсан алуурчныг барьж чадсангүй алдчихлаа. Наахынсоо ахлах хэргийн газар ирж нөхцөл байдалтай танилцгаа. Шүүх шинжилгээнийхэн хэргийн газрыг шалгасан боловч хэтэрхий олон хүн орж гарсан тул хэрэгтний уул мөрийг олж чадхааргүй байдаг. Наахынсоо ахлах Жонвутай уулзаж харамсалтай юм болчихлоо. Их цочирдсан биз дээ. Фужиямад хамсаатан байгааг нь баттай мэдсэн болохоор заавал барих болно. Санаа зовлтгүй. Гэхдээ Нами бичлэг авчирж байгааг ягаад цагдаа нарт урьдчилж хэлээгүй юм бэ? Гэхэд миний буруу, би болгоомж алдсан байна. Энтергээд бүр тойруулаад байдаг шүү. Хэрэгтэй өөрийгөө уран бүтээлч гэж боддог зүгээр бузар вебсайт ажилладаг өрөвдөлтэй амьтнуудыг цаашид аюултай байдалд орвол бидэнтэй шууд холбогдож байгаарай. Гэжилтэл энэ Жонвугийн зөвүүн хурч наахынсоо ахлахыг араандаа 100 буу яв. Наахынсоо ахлах канвуутай уулзаад ярилцах гэтэл би цагдаагаас гарлаа. Гиснээ буу өнгөрийн тэмдэгэ өгөөд цаашид би алуурчныг ганцаараа мушгиноо л гэж авч байна. Конжуучаас ирэн яагаад байгааг нь асуухад чиний хүслээр болъё. Гэжилээд явхаа наахынсоо ахлах канвууг барьж аваад яагаад ингэж байгаа юм бэ? Цагдаагаас гарчвал тэр алуурчныг яаж барих юм гэж асуухад би сая хүн алах шахлаа. Миний би улам муудаад байх шиг байна. Надад өртөө гэж Дэми Балайн ботхойвол би юу ч хийж магадгүй шүү. Зүгээр хол бай гэж хэлээд явж одлоо. Энэ үед цагаан утсамссан нэг ах хүү цагдаагийн газрын урд эсэргүүцэл илэрхийлж байгаа юм гинэ. Чууд очоод би Азийн мөрөөдөл сангийн тэргүүний хувьд хар цуглуулга вебсайтаас хууль бус эдэрхтэн авдаг гаж амтэн биш гэдгээ албан ёсоор зарлж байна. Пунсаны цагдаагийн газрынхан батлагдаагүй хурамч мэдээллийг олон нийтэд цацаж миний нэр хүндэд халтсан шүүхэд өгнө гэд телевиз сэтгүүлийнхэн ирсэн бөө юм болж гинөө. Тэр чинээгээр манай эдийн мөрдлөг удааширж дарга нар нь дарамтлаад эхэлдэг. Харин цагдаагаас гарсан кануу маань эргчлөөгөө эдэлсэн шигэ. Эртээд намыг үцгэлэнгийн арын өрөөнд хийн алсан байж болох уу? Гэд эргцүүлээд бодож байгаа харагдана. Намыг үцгэлэнгийн арын өрөөнд биш нисэх буудлын дээр байхад нь алчвал амар байх байсан. Ягаад заавал цагдаа нар байхад арын өрөөнд алсан юм болов гэж бодож байхдаа үцгэлэнгийн гадаа нэг бандгар залуу байсныг анзаарж тэр нөхөр аллаг болох үед ердөөсөө харагдаагүйг гэнэт санах ба. Хэргийн гол эзэн Жонву цагдаа нарыг саатуулж байх хооронд бандгар залуу намыг алсан болж таарлаа. Химэн таамаглаж эхэлнэ. Дүрсэлгдэг нөгөө гаж амтэн чинь алсан хүмүүсийнхээ зургийг бахархалтай нарахгүй ханандаа өлгсөн байх ба. Алсан хүмүүсийнхээ хөл гар нүд ам гэдэл тус тусын эрхтнийг нь цастаж аваад бүхэл бүтэн хүний дүрс үүсгээд амжжээ. Энэ нөхөр өөрийгөө агуу уран бүтээлч гэж боддог бөгөөд одоо надад жихэл байвал боллоо. Хорвоогийн хамгийн гэмзэмгүй чих гэж хэлж байгаагаас харахад манай конжуг маань ядлах санаатай байгаа л бололтой. За тэгээд канвугийн таамаглаж байснаар бандгар залуу Жонвугийн баруун гар гэдэг нь ойлгомжтой болох ба. Зураач бүсгүйг анх халж байхад ч энэ бандгар түүнд тусалж байсан юм байна. Өөрсдийнх нь алхахыг нууцаар бичсэн бичлэгээ үзчихэд Жонву нэлээд бухимдаж хэн бичлэгийг хийснийг олж мэдхийг тэс чадан хүлээж байлаа. Энэ үед Жонсу маань зүгээр суусангүй. Хар цуглуулга бүлэгмийн вебсайтыг ухсаар угаад эднэр яаж эд эрхтнүүдээ хүлээн авч наймаалцдаг гэдгийг олоод мэдчиж. Энэ нөхдүүд уран зургаар далдалж эд эрхтний наймаа хийд юм байна. Жишээ нь амаа дарсан бүсгүйн зураг хүний тасцсан хэлийг илэрхийлж байгаа бол буугаа барьсан эмэгтэйгээр хүний тасцсан гарыг илэрхийлж байгаа юм байна. Гэтэл манайд бүр шокны мэдээлэл олж илрүүлэх ба нөгөө парт 3 дээр гардаг Жиншики аав Сүнжин группийн Ким Зэхрэл агооз маньхүү энэ вебсайтаас 3 жилийн өмнө шудраг өсийг хамгаалагч гар гэдэг уран зураг худалдаж авснаа нь маш сэжигтэй санагданаа. За тэгээд энэ зургийг нь Ким Зэхрэлийн жолооч Пак гих нөхөр хүлээн авчилдээ. Конжутер дөрөв наа өнсөө мөрдөгч рүү энэ талаар хэлэх ба манай хүн Пакта уулзгаар гэрлүүн яваал орлоо. За Пак минь Ким Зэхрэлийн худалдаж авсан зураг хүний дэрхтэн биз дээ. Энийг л хэлчих юм бол Ким Зэхрэрлийг баривчилж чадна. Гэж хэлэхэд мань нөхөр угаасаа Ким Зэхрэлд уш сандсан байгаа учраас бүхнээ хэлнэ. 3 жилийн өмнө Ким Зэхрэл зураг авчир гэхээр нь очоод авсан. Гэтэл Зэхрэл зургийг нэг чараагүй мөртлөө. Хамт ирсэн хайрцагтай зүйлийг л ширтээд байсан. Гэтэл дотроос нь хүний хатаасан гар гарч ирсэн. Пунсаны цагдаагийн газрын мөрдөгчийн бугуу гэсэн. Гэж хэлэхва манай наах хонсоо мөрдөгч бүр шоконд орноо. Та санаж байгаа бол парт 2 дээр наах хонсоо халахын дүүг масктай алуурчин хөнөөчөөд гарыг нь тасдаж байсан да. Дүүгийнх нь бугууг шагнал мэд хадгалж байгаа Ким Зэхрэрлийг манай хүмүүр тултлаа үзэн ядаж тэр дөрөв төв рүү ярин нэгжиг зөвшөөрөл гаргуулснаар мөрдөгчдөө дагуулаад ирлээ. Ким Зэхрэл хэндээ уралж байсан ч баримтлах зөвшөөрөлтэй болохоор яаж ч чадахгүй штэ. За ингээд манайхан хайсаар угаад хатаасан бугууг нь олж авах ба Ким Зэхрэрлийг баримтлах гэтэл би тим юм байсныг сая л мэдлээ. Надад ямар ч хамаагүй. Энтергээд бахаар нь наах өнсөө ахлах заамдаж аваад тэр хайрцагд байгаа зүйл дүүгийн минь бугуй гэж хэлээд Ким Зэхрэлийн олоог боож алангаал шахна. За ингээд мань нөхрийг цагдаагийн газар авчираад байцаалт авч эхэлнэ.
Захирлуудын зөвлөлөөс тийм дуудлага худалдаа байдаг гэж сонссон. Гэтэл удалгүй эзэн нь өөрөө над руу холбогдсон. Сар болгоны 30-ны өдөр бидэнд рүү нэвтрэх хаяг явуулдаг. Бидэн шиг тусгай үйлчлүүлэгчид жилдээ ганц удаа болдог дээд зэрэглэлийн дуудлага худалдаанд оролцдог. Баян бизнес эрхлэгчдийн дунд нэг яриа байд юм. Цагдаагийн ажилтны бугуй тавьвал хизээч баривчлагддаггүй гэдэг дом байдаг. Та нар Азийн бугуйч авдаг шиг би Аз дагуулдаг бугуул авсан. Юу сүртэй юм. Энтергээд бахар нь наахан суу явж ороод зам новш минь. Юу гинэ чи? Гэд цохих гэсэн чи бие барьж чаднаа. Тэгснэ энэ нөхөр хүснэг чинь хэлж игүүл намайг ялаас хэлтрүүлж чадах уул гэж авж байна. Тэр өдөр хар цоглуулгын ард байдаг нөхрийг би харсан. Бандгаар арцгар өстэй залуу байсан гэж маш чухал мэдээлэл өгнө. Энэ үед Кану маань зүгээр байсангүй. Жон Вугийн офис руу хулгайгаар орсон нотлох баримт хайж байгаад Жон Вугийн дэмжигчдийн клубийнхны нэрсийн жигсаалтыг олж харлаа. Наахан суахлах бандгар залуу харагдсан гэх клубын би нэг давхурд очин тэнд байх камерыг шүүлгэж байгаад бандгар залуу цагаан Старекс унтсан явж явахыг олж харан улам баталгаажууллаа. Тэр дөрөв Кану руу мессеж бичиж Кану хэргийн ард том биетэй арцгар өстэй залуу байгаа юм байна. Мессежээ харангуйтаа эргээ залгаарай. Гэж үлдээгээд машиндаа суух гэж байхдаа хэрэгтний цагаан Старексийг харчлаа шүү. Дөхөж очиод шалгаж байтал араас нь алуурчин гарч ирээд хоолоор нь богоод машиндаа суулган хаанаг тийшээ авч явж байгаагаар парт 4 маань ийхүү төгсөж байна. Наахан мөрдөгчийг цохиж унагсан нөхөр бол Жон Вугийн туслах бандгар залуу байлаа. Наахан мөрдөгчийн гар хөлийг нь хүлээд машиныхаа багажинд очиад хаанаг тийшээ явж байгаагаар тухай Жон Ву руу залгаад таны яриад байсан үнийг барьсан шүү гэж хэлж байна. Ухаалцсан байсан наахан мөрдөгч сэрэнгүүтээ гар утсаа гаргаж ирээд арай хийж 112 төв рүү залгана. Дуудлагыг хүлээж авсан ажилтан бүр гайхаж наахансаа халах залгачаад юу ч дуурахгүй байна гэж хэлэхээр нь Конжу дуудлагын өөрлөгөө олбож наадарга ямар нэг юм болоо юу гэж асуугаад мань хүн намайг барьцаалсан гэж арай хийж хэлдэг. За ингээд хакер маань наахансаа мөрдөгчийн гар утасны байршлыг тогтооход хурдны зам дээр явж байгааг олж мэдлээ. Конжу тэр дөрөө код 0 түвшний шуурхаа зарлаж наахансаа халах барьцаалагдсан тул яаралтай хэргийн газар руу явахыг тушаахад мөрдөгчд бүр шок. Манай эдийн тентхийн камер шүүж ихсэн боловч энэ нөхөр бүр мэрэгсэн бололтой. Дандаа замын камерын эсгүүдийг сонгон яваад байсан учраас манайд яг наривчилсан байшлыг нь олж тогтооход хэцүү байлаа. Энэ мэдээллийг сонсон Канууч тэр дөрөв нааглахын араас давхиж эхлэх ба нааглахыг хулгайлсан машин хурдны замаар явж байгаад нөхөн гарц руу ороод сүлжээн тасраад таг. 100 м нөхөн гарцаар айл хэдийн гараад ирэх ёстой байсан ч 3 минут өнгөрлөө гарч ирдгүй шүү. Манай цэжгэлж нөхөн гарцанд машинаа үлдээчээд зүхтаач хүн. Гээд хардаа байж байтал энэ нөхөн гарцсан дотор шинээр баригдсан дөтцөн байдгийн гинэ. Тэр замаар явбал усан бомтын зам руу гарч ирд юм байна. За ингээд цагдаа нар бүгд усан бомтын зам руу яарвчилж эхэлдэг. Харин нөгөө талд энэ бүх хэргийн эзэн маань баахан хүний өмнө ярьцлага өгөөд сайхан юм яриад сууж байна. Энэ үцгэлэнгийн хамгийн гол зорилго бол гадуурхагдж байгаа гадаад иргэдийг хамгаалах гэсэн талигаа чихнэрийнхээ дурсгал зориулж байгаа юм. Гэх зэрэгээр ярихад тэн цугласан хүмүүс нэжгэнтэл алга ташиж байна. Энийг нөгөө бандгар нөхөр чинь зам дээр цагдаа нар шалгалт хийж байгааг хараад чиглэлээ өөрчилж нэг зогсоол дээр ирснэ. Наахансуу ахлахыг шалгах үедээ утсаар цагдаа нартай холбогдсныг нь олоод мэдчихнэ. За ингээд утсын нэвдэж хаяад үргэлжлүүлэн давхиж эхлэх ба 112-д маань усан бомтын ойр орчмыг шүүсээр угаад с ิจ гтний машиныг олж харах ба яг ард нь байгаа машины камерт бүх зүйл тодорхой бичигдсэн учраас эзэнтэй нь уулзаж камерын шүүгэтэх гэсэн тушаалыг эргүүлийн цагдаа нарт өглөө. Эргүүлийн хоёр цагдаа тэр дураа машины эзэнтэй уулзаж камерын бичлэгийг манай эд рүү явуултал хэрэгтэн наахансуу ахлахын утсыг эвдэж байгаа нь тод харагдах ба хаа очиж наахлах мөрдөгчгүй юм гэсэндэ машины камер руу харж байгаад ямар нэгэн зүйл хэлэх шиг боллоо шүү. Конжугийн чих асуудалтай байгаа ч наахлахын эсвэг үгийг анхааралтай гихчин сонсдол Пунсаны парк гэж хэлдэг. За ингээд хэрэгтэн Пунсаны парк руу явж байгаа юм байна гэж мэдээд мөрдөгчд тэр зүг рүү давхилдаж эхэлнэ. Энэ үед Канву наахлахыг хулгайсан бандгар нөхрийн мэдээллийг парк мөрдөгч рүү явуулах ба энэ бандгар нөхөр Пунсаны их сургууль дээр намыг хөнөөсөн. Жон Вугийн Сандерн клубын гишүүн Жон Жонсу гэж нөхөр байгаа. Солонгос гаралтай Япон. Өмнө нь Японы цагдаад ажиллаж байсан гэх мэт чухал мэдээллүүдийг явуулсан байт юм да. Парк мөрдөгч бүр шоконд орж энэ мэдээллийг Конжур хэлтгэнэ. Энэ үед нөгөө нөхөр чинь хаягдсан Пунсаны паркт наахансуу ахлахыг хаанаг тийшээ аваад орлоо. Наахансуу ахлах хэлж байна. Чи юм уу? Солонгосын цагдааг оролдоод сайнаа үзэхгүй л ах шүү мөн авч минь. Гэт нөлмөж орхих ба нөгөө бандгар чинь эзэнлүүгээ залгаснаа спикер дээр нь тавихад сайн уу наахлахаа? Профессор Жон Ву байна. Та эртээ намайг юу гэд байлаа? Гэж муухай инехэд энэ бүх хэргийн ард Жон Ву байсныг мэдсэн наахлах бүр шок. Ахлахаа Дивачинд очиод ихнэрт минь минь дамжуулаарай гэж хэлээд уцаа таслах ба энэ үед Канву хэргийн газар хамгийн түрүүнд ирсэн байлаа. За ингээд дотогшоо яваортол нөгөө нөхөр чинь наахансуу ахлахын хоолоонд хутга тулгцсан буугай гэж зогсож байна шүү. Манай хүн хэлснээр нь буугай авах үед бандгаар алуурчин хутга далаагаал дайрж байна.
За ингээд энэ хоёр хоорондоо бөө юм болно. Канвын нөхрийг боож ухаан алдуулчаад наавансан ахлахыг аваад гарах гэж байтал нөгөө бандгарч нь босч ирээд канвыг хутгалахж оролдох үед наахлах хурдуур нь ороод худгалуулж орхилоо. За ингээд бандгар залуу хэргийн газраас зүхтэж наахансан ахлах маань шархаа дийлэлгүй нас барахынхаа өмнө канвууд хандаж надад өгсөн амлалтаа биелүүлж алуурчныг заавал бариарай. Тэгчгээд 50 газар очиод өөрийгөө сайн эмчлүүлээрэй. Гэж захиад сүүлийн амьсгалаа аван хорвоог орхилоо хөрхий. Бусад мөрдөгчд маань дөнгөж одоо л хэргийн газар ирэх ба дотгошоо ортол наахлах аль хэдийн амьсгал хураасан байхыг хараад нөгөө чинь бүр шок. Уйлж унжаал явчлалгүй яах вэ? Наансуу ахлах өнгөрсөн тухай мэдээг сонссон Конжууч сэтгэл санаа нь тавгуурхэл явчихна. Харин энэ үед Канву маань бандгар алуурчны араас хөөж байсан ч өнөөгч нь зам дээр байсан машиныг дээрэмдээд зугтаач тийм да. Конжуу сандран тэр дороо хэргийн газар ирж наахлахын хөрсөн цогцыг харан асгаран уйлж эхлэх ба хамгийн амжигтай наалуурчин наахлахын бугуугч мөн тастаад аваад явсан байхыг хараад ухаан алдаал өгнө. Канву гэртээ ирсэн наахлахыг аварч чадаагүй дээ өөрийгөө буруутган тэр нөхдүүдийг заавал олж ална гэж өөртөө амлаж байлаа. За ингээд 44:19 цаг 30 минутын үед Понсаны цагдаагийн газрын Golden Time багийн ахлагч наахансуу цуврал алуурчинд амнасаа алдсан. Гэдэл хаасаагүй шөөгөж эхлэх ба харин нөгөө Жонвууч нь инээд алдсан шиг л явж байна. Канву түүнийг отож байгаа дараас нь такситай нууцаар дагаж эхлэх ба Жонвуу руу бандгар залуу ирснаа. Багшаа би алдаа гаргачлаа. Цагдаа нар намайг тийм амархан олчихно гэж бодоогүй. Та дахиад надад ганцхан боломж олгооч тийх үү? Гэхэд Жонвуу чам шиг сул дорын юмнууд л юм ярдیں۔ Цагдаад ажиллаж байсан болохоор ч гайгүй болгоогүй автал ийм гэн байхч гэж намайг залгахтал нуугдаад байж бай. Гэж хэлээ таслах ба энэ үед наахлахын оршуулганд оролцож буй хэд маань ууг ашуудалтай автаа байж байтал зурагтаар Понсаны цагдаагийн дарга нар Golden Time багийг тарах талаар яг одоо хуралдаж байна гэд мэдээ гарахад манай мөрдөгчд маань бүр шок. Харин энэ үед манай Конжуу маань ухаан алдсаасаа болоод эмнэлэг твтэж байтал нөгөө Жонвууч нь цэцэг барьсаар ороод ирж байна. Тэгснэ Конжуу руу орцсноо. Конжуу даргын чигч их хөөрхөн юм аа. Тэр охины чигч бас ийм хөөрхөн байсан юмсан гэж хэлээд ингээрээсээ хүн алдаг утсаа гаргаж ирж байгаа л харагдана. Тэгснэ яг хоолойг нь хэрчгнүү гэтэл өнөөдөртөө зүгээр л явах хаста. Өнөө өглөөнөөс хойш чиний нохо намайг дагаад байна гэж хэлээд гараал явлаа. Зэвүүнгаар Канву өрийг дагаад байгааг мэдчихэж л дээ. Энэ үед гаднаас Янсу Вакер хоёр орж ирээд ярилцаж байтал Конжуу маань нүдэ нээлж байшгүй. За ингээд сэрэнгүүтэл наавансан ахлахын оршуулга руу явна гэж зүтгэхэд нөгөө хоёр нь дарга та эсгтээ амарсан дээргүй юу гэж байснаа манай багийг тарах талаар дарга нар хуралдаж байгаа гэсэн. Гээд бас нэг муу мэдээд болголаа. Дүрсэлэгдэн Жонвуу машиндаа суух үед Канву толгоонд нь буу тулгаж муу адгийн шаарман чиний алсан тэр мөрдөгч гэр бүл үр хөвгтэй гэдгийг чи мэдгүй айн. Би чамайг энд чинь алчмаар л. Гэхдээ чамайг би өөрийн гараар баривчилж шоронд насаар чинь хатаанда гэж зөрдүүлэхэд өнөөгч нь маш тавнаар Канву ахлах минь дээ. Өглөөнөөс хойш тагсан шалтгаан чинь ердөө л энийг хэлэх гэж байсан юм уу? Ийм хиймд ингэж их хүчээ зарцуулах гэжтэй. Ментэргээд дооглоод байдаг шүү бүр. Тэгснэ Канвугийн аавын гарт амиалтсан Михо охины нэрийг дурсаж байгаа нь Канвуд маш хажин санагдсан ч цагдаа ирж таарах энэ заваа амтэн урдчлаад цагдаа дутчих. Канвуч тэр дороо гараа цухтаа чинь. Конжуу наахлахын оршуулгын эсрэлдээр ирж сүүлчийн замд нь өвдөж өгөх бөгөөд сэтгэл нь нэлээд өвдөж байгаа нь ойлгомжтой. Golden Time-д маань бөөндөө ярилцаж явах үеэр паг мөрдөгч Канвугаас ирсэн мессежийг бусдад харуулах ба энэ бүх алхмаард Понсаны их сургуулийн профессор Жонвуу байгаа шүү. Болгоомжтой байгаарай гэж бичсэн байлаа. Үүнийг харсан Конжуу энэ мэдээллийг багийнхан дотроо хадгалаарай. Би даргаас хугацаа өгөхийг гуйгаатгая гэж хэлээд оршуулганд оролцож байсан дарга дээр очиж дарга та манай багийг тарах шийдвэрээ дахин боталцож үзээчтэй. Ядаж 7 хоног өгчих. Бид нэр хэрэгтнийг заавал барина. Тэгэхэд дарга нь уурлаж би ганцаараа шийдвэр гаргах юм биш дээ. Дарга нар танаа багийг тараа гэсэн. Гээд нүүрэхгүй байсан ч Конжуугаагаад харна 3 хоногийн хугацаа өгөхөр болж энэ хугацаанд хэрэгтнийг барь. Эсвэл өөр хилцэн рүү тараан шүүл гэж авч байна. За ингээд манайд хүндхэн даалгаварт унчлаа. 3 хоногийн дотор Жонвуугаас хэрэгтний нотлох баримтыг хайхаар тэр дөрөв ажил руугаа буцаал явцгаалаа. Канвуныг үл бүтэх нөхрийн офис руу явж ирсноо бандгуур залуугийн зургийг харуулж энэ нөхрийн талаар мэдгээл. Үгүй бол нүдий чинь ухан шүү. Би цагдаагаас гарцсан алдаад байх юм алга гэж замд хэлэхэд мань нөхөр тэр манайд хэд хэдэн удаа ирж исэн. 7 хоног болгоны лав гарагт 8 цагт ирж бэлэн мөнгөөр бооцоод тавьдیں۔ Өнөөдөр лав гараг штэ. Орой ирэх бах гэж хэлнэ. Харин энэ үед Сүнжин группийн гим захирал цагдаагийн газраас гарч ирээд муу хүмүүсийг дагж буруу зүйл хийсэндээ гимшиж байна. Алуурчиг барихад бүх талаараа туслана гэж телевизээр ярилцлага өгч байгааг хараад Жонвуугийн зэвүүрч өөрсдөө дурандаа авчаад их солиорж байх шивдэ. Гэж амдаа өглөх ба мань нөхрийн утсан дээр худалдан авагчдынх нь бичлэг бүр байд юм биш. Компьютерийн камераар нууцаар бичсэн юм шиг байна. Энэ гаш нөхдүүд дунд бүр өөр хотын цагдаагийн газрын дарга бодит аллагын бичлэг авсан тухай.
Сөүл хотын прокурор сас ихнэрээ захиалгаар алуулж өснөөс нь тайруулж авсан. Гэх зэргээр бүтгэн нөхдүүдийн гажгаж баримтууд зөндөөл байгаа юм байна. Бодвол энэгээрээ дарамтлах байлгүй дээ. Конжу маань Кануудаа уулзах очсон ч өнөөгч нь түрээсийн барьнаасаа гараа авчиж. Тэгснэ конжууд нэг загтал үлдээсэн ба Golden Time баг тарж болохгүй. Хичээгээрэй. Гээд бичээд үлдээчихээ бас. Энэ үед мөрдөгчд маань Жонуутай уулзсан наахан суухлах халуулсан 9 сарын 10-ны орой 8 цагийн үед та хаана байсан бэ гэж асуухад би ажиллаад харчаад нэг бааранд ганцаараа уусан. Итгэхгүй бол залгаад асуул та. Гээд их л өөртөө ихтэй байсан тул сэжигтэй зүйл олж мэдэж чадсангүй. Гэхдээ манайд Жонуугийн сайн дурын клубын гишүүнтэй уулзаж бандгар залуугийн талаар асуухад клубийнхэнтэй нэг дотн ишилтэй уцааж өгж авалцдаггүй. Гэхдээ сургуулийн арын Японы газар байн ганцаараа хоолддог байсныг мэднэ гэж хэлдэг. Жонуу бандгар залуутай уулзахаар нуугдж байгаа байранд нэрсэн боловч өнөөгч байдгүй шүү. Уур нь хүрээл явчихна. Хүн амархан өөрчлөгддөггүй гэж үнэ юм да. Хүн байж вэ гэд бахад миний үгнээс тэрслэн гинэ гээд амандаа өглөөстэй. Мөрдөгчд маань Японы газар явж ороод бандгар залуугийн талаар асуухад би нэг өдөр махыг шарж өгч байтал би их мөнгө хоцсон гээд их л баяртай байсан. Мөрийтэй тоглолт юм шиг байлээ гэж хэлснээр цагдаагийнхан маань Пунсан хот дахь хуульбас мөрийтэй тоглоомын газруудыг нэгтгэр боллоо. Тэр орой Кану болон манай мөрдөгчдийн багийнхан яг нэг газар ирж таарах ба яваа хүртэл нөгөө бандгарч нь арын VIP өрөөнд тоглоо сууж идэм да. Тэгснэ цагдаагийнхныг орж ирэхийг хараад арын алгаараа ухаан мадаггүй л гараагүй. Кануараас нь гүйж байгаад мань нөхрийг барьж аваад машиныхаа багажинд хийгээд давхин тухай паг мөрдөг жараас нь гарч ирснэ. Нэг саарл машин хэрэгтнийг аваа явчлаа гэж авч гинэ. Кануг одоо танихгүй л ах шүү. Кану талигаач зураач бүсгүй аав боловсролын сайд руу залгаад охиныг ч наасан жинхэнэ алуурчныг хэлж өгөх гэсэн юм. Тэр бол таны хүргэн Жонуу. Надад маш олон баримт нь байна. Гэхэд боловсролын сайдын царай хувхаа цагаал явчихна. Тэгсэн энэ хөгшин өстө Мудака. Пердороо Жонуу руу залгаснаа. Сая мөрдөгч над руу ярьлаа. Энэ хэргийн ард чамаг байгаа гэх юм. Энэ юу болоод байгаа? Гэхэд Жонуу аав минь дээ. Тэр Кану гэж мөрдөгч нь сэтгцийн асуудалтай штэ. Тэглээ чин талаар тантай угаасаа ярилцъя гэж бодож байсан. Та манай түрээд ирэх үү гэж хэлээл таслана. За ингээд боловсролын сайд маань хүргэнтэйгээ уулзах гээд орох үед ханан дээр нь баахан зураг өлгцэн байхыг хараад бүр нилээн гайхаж энэ юу вэ? Юу хүмүүсийн зураг өлгцэн? Гэд байж итэл Жонуу хамгаалагч байгаа хоолойг нүдэн дээр нь боогоод алчлаа шүү. Боловсролын сайд одоо л хүргэн нь хэн байсныг ойлгон нүдэнд нь айц гүйц хурсан байсан ч зогтоход хэтэрхий оройджээ. Дүрсэлгдэн Кану маань хэрэгтнийг авчираад гар хөлийг нь хөлж байгаад тамлж эхлэх ба. Жонуу яагаад өөрийг нь онлоод байгааг асуутал миний ард том хүмүүс байгаа. Чи намайг яаж чадахгүй? Гэх зэргээр томроод шүү. Чи намайг цагдаагаас гарсныг мдээгүй юм шиг байна тийм үү? Чам шиг новчнуудыг яргалчаад шоронд ороход надад алдах юм байхгүй шүү. Гэж хэлээд бандгар нөхрийн хөлийн ороонуудыг нь тасдаж эхлэхэд нөгөөч нь амгууж орилоод бүрсүүд. Тэгэхээр Кану үзүүнд нь хутга тулгаад одоо л хариулахгүй бол хүзүүгч нь хэрчин. Гэж хэлэхэд мань нөхөр асар их хайж эзэн багада Япон айлд өрчлөгдөж байсан гэсэн. Солонгос гаралтай Япон хүн штэ. Бүр багада Осакад байсан гэсэн. Тэдний гэрийн үйлчлэгчгээд солонгос эмэгтэй 80 асрамжин газар байдаг. Очоод асуугаад үз. Гэж мэдтгэл хэлэх ба Кану түүнийг арай ч алдсангүй. Энд нь үлдээгэл гарлаа. Тэгснэ пак мөрдөгч рүү бандгар залууг хаана байгаа байршлыг явуулнаа. Гэтэл манай мөрдөгчд бандгар залуудаар ирэхээс өмнө Жонуу яаж байршлыг мэдсэн байгаа юм бүү мэд. Төрүүлж хурж ирснээр бандгар залууг хөнөөж орхидог. Удалгүй манай мөрдөгчд маань бандгар залууг барих гээд иртэл айл хэдийн алаад ханан дээр нь дууцсашгүй шунал гэсэн үгийг ханзаар бичээд яваад өгсөн байлаа. Кануэнуудад конжур ярьж Жонуугийн талаар сайн мэддэг гэрийн үйлчлэгчтэй уулзахаар 80 асрамжин газар ирлээ. Гэтэл эхэндээ цагдаа нартай ярилцахгүй гэж дургуутсаж байсан ч учир байдлаа хэлж Жонуу олон хүн алаад байгаа тухай хэлэхэд нилээн цочирдсноо өөрийнхөө мэддэг бүхнийг хэлдэг. Би 1980 онд тэднийд ажиллаж ирсэн. Тэдний хийлдэг сайн хүмүүс байсан. Гэтэл тэдний дагалгараад баг хүүгээ алдсан юм. Удалгүй тэгээд Жонуу Осакагаас нэг солонгос айлаас үрчилж авсан гэсэн. Гэхдээ тэр хүүхэд их итгээд хачин байсан. Би нэг удаа гэрийн цэвэрлж байтал шүүгэнээс нь одны зурагтай харьцаг бахаар нь гаргаад үзтэл бүр баахан амьтдын чиг тастаад хийцэн байсан гэж авт юм да. Энийг сонссон Канугийн биеийн муудаж толгоо нэргэж эхлэх ба ганцаараа гараал гүйчлээ. Кану саяны яриг сонсоод бүр хуучных нь мартагдсан дурсамж сэргэх ба багд нь яг юу болсныг одоо бүгдээрээ харцгаая. Киноны маань гол алуурчин Жонуу бол манай Канугийн төрсэн ах байсан юм байна. Багын л хүн алгах сэдэлтэй хөвгтөөсөн учраас нэг өдөр хөршийнхөө Мих охины хоолойг бомблоод чихийг нь тасцсан байхыг харсан манай Кану бүр шок. Аав нь том үгээ ял идлүүлэхгүй тулд охиныг алсан гэж мэдүүлээд бүх насаараа хоригдох ял авсан юм байна л да. Энэ бүхнийг мэдсэн Кану бүр шоконд орж машин авнаад явах гэтэл Конжу тавьшруулах гэж хийжсэн ч тоосонгүй машин авнаал давхиж одлоо. Кану бүр энэ бүхэнд итгэж өгөлгүй. Жонвигийн офс руу улаан галзуу юм давхиж очиод орсон ч мэдээж байсангүй.
Конжу ардаас нь дагж ороод "Канву, чи яах гээд байгаа юм бэ? Би тэр новшиг одоохон олоод өөрийн гараар зүйл тусгана." Гэд бахарна Конжу түүнийг тайвшруулж "Чи ингэх юм бол наах онс ахлахын өхөл хүнд чирэггүй зүйл бол дуусна. Ямар ч нөхцөл байдалд байсан бид бол цагдаа шүү дээ. Яагаад цагдаа болсноо хизээж битгий мартаарай." гэж хэлэхэд нөгөөх чинь юмч дуурсангүй. Энэ үед Конжу өөрийг нь эмнэлэг твтэж байхад цэцэг тавьсан байсныг бас өмнө нь ч цэцэг явуулж байсан хүн бол Жонву байсан байна гэдгийг олж мэддэг. Маргааш наах онсоо ахлахыг оршуулж цагдаагийн албан агчид хүндэтгэл үзүүлэн салхиос хийж байх үед хэдий Канву ясалд оролцоогүй ч хүндэтгэл үзүүлэхээр иржээ. Манай хоёр жаал ярилцгаа. Боловсролын сайд руу залгаж хүргэн алуурчин гэдгийг хэлснээс хойш сайд хамгаалагчтайгаа хамт алга болсон тухай Конжуд хэлэхэд нөгөөх нь бүр цочирдож "Арайчтэй. Тэгвэл Жонву өөрөө л асуудалд орно штэ. Арайч үгүй байлгүй дээ." Гэхэд Канву өчигдөр ажлын өрөөлөнд яваад ороход ажлаас гарах хүрэгдэл байсан. Тэр новш сайдыг алчхаад Япон руу зүхтаах гэж байгаа юм шиг байна гэж таамаглаж байна. Жонвуд хөлийн орог тавиулахын тулд нотлох баримт хэрэгтэй байна. Гэхэд Канву тэр новш бүр бага бахын л нандиндаг зүйлсээ одтой арцсанд хийдэг байсан. Тэрншгэ хаана гэхдээ ямар нэгэн газар хүмүүсийн эд эрхтэн бүтэн биегээд бүгдийг хийцэн байгаа бах. Олох л хэрэгтэй байна. Таад сайдыг даруй байж эхэл. Би өөрийнхөө аргаар Жонвуг хань гэж хэлээл явж одлоо. Конжу тэр дороо дарга дээр орж энэ бүх хэрэгээр Жонву байгаа тухай тайлбарлах ба Японы боловсролын сайд алгуулсан тухай илтэл цагдаагийн дарга бүр шок. Яралтай ирэн гэсэн тушаал өгөх ба алуурчинг баригсан 3 хоногоос одоо ганцхан хоног л үлдсэн шүү гэд дарамтлах юм аа бас. Энэ зургатаар нөгөө дурагч нь ярьслага өгч шүү. Эртдээд Канву мөрдөгч миний толгой руу буу тулгаж дарамтлсан. "Канву мөрдөгч та өөрийгөө сайн агтлаарай. Бусдыг хамгаалах сайн хэрэг хэдий ч хоёр гартаа тесрэг бөмбөг барьчаад хотынхныг хамгаална гэдэг аюултай хэрэг шүү." Гэх зэрэгээр ард иргэдээр Канвуг үзэн ядуулах гэсэн башир арга ашиглаж байлаа. Мөрдөгчд маань тэр дөрөв Жонвугийн ажлын өрөөг нэгжгээр ярах үед Канву харин Жонву дээр явж ороод "Наад бугуунтах болтой тайл. Үгүй бол би тасдаж аваад чамаагүй нотлон шүү." Гэхэд сэтгүүлч бүсгүй сандарж цагдаа дуудаж байгаа л харагдана. "Канву минь дээ. Эндэрж байхаар эмнэлэг орж наа тархиа үзүүлвэл яасан юм?" Гэх зэрэгээр даапаалахад манай хүн биеэр дийлсэнгүү цохиол авлаа. Хаа очиж мөрдөгчд маань ирээд Канвуг салгаж аваад "Та одоо цагдаа биш. Тийм болохоор олон нийтийн газар танхаарсан эргээр баривчилж байна." гэд баривчлаад аваа гарчтiin да. Магадгүй манай зүгээр жүжиг тавьж л дээ. Ноцолдож явах үедээ Канву гар утсыг нь авч амжиж тэр дөрөв хакер руу утасныхан загвар сериал дугаар зэргийг нь явуулаад бүх мэдээллийг нь тат гэсэн тушаал өгнө. Гэтэл энэ нөхрийн утас маш их хамгаалалттай байсан ч очсон байршлуудыг нь тогтоож болохоор энэ нөхрийн хамгийн их очдог байсан байршлыг олж тогтоотол Пунсаны спортын төв газар байлаа. Өмнө нь мэдүүлэг авч байхад Пунсаны спортын төвийн ард ганцаараа ууж байсан гэдгийг нь пак мөрдөг санаж ер нь тэр хавьд аллгаа идэг үүр нь байгаа юм байна гээл гадралчна. Манайд одоо Жонвугаас өртөж үүрлөө нь очихоор давхиж эхлэх ба Жонву гар утснаа алдснаа мэдээд бүр бөөн болж байгаа л харагдана. Мөрдөгчд маань нэмэлт хүч дагуулan спортын төвийн өрөчмийг шалгаж ихэлсэн ч сэжигтэй зүйл ердөөсөө байгаагүй учраас тэр авийг нэгжээ явж байтал хажуугийн халамжийн төвийн барилгын урд Жонвугийн өрөөндөөсөнтэй яг адилхан цэцэг байхыг хараад Канвугийн сэжиг төрж халамжийн төвийн ажилтнаас энэ цэцгийг хэн авчир тавьсныг асуухад хандив өгсөн профессор гэж сонссон гэж авж гинэ. Үнийг сонссон Канву улсын халамжийн төвийг судлаах гэж өргөдөх ба халамжийн төвийн зарим хөнгөлийн давхруудыг хүмүүс түрээсэлтийн гинэ. Төвийн барилгын зургийг хартал футболын давхарт нэлээд сэжиг бүхий зөөр байгааг олж харах ба халамжийн төвийн усны төлбөр сүүлийн хэдэн сар их хэмжээгээр гарсан нь маш сэжигтэй. За ингээд халамжийн төвийн зөөрнүүдийг нэг нэгээр нь шалгаж эхлэх ба сэжигтэй зүйл байхгүй байсан учраас Конжу сонсголтынхоо тусламжтай туслахаар боллоо. Канву уцаа дэшээ барьж Конжуд сонсуулахад наад зүүн талд чинь салхины чимээ гарлаа. Сонхтой юм шиг байна гэж хэлэхээр нь манайд хаалга нэвдээ ортол Жонвугийн хүн алхтаа ашигладаг маск эхнэрийнх нь уран зураг гээл 9 журийн юм байна шүү. Гэтэл нэг зургийн ард боловсролын сайдыг цөм зодоод тамлаад хайцсан байхыг хараад манайд бүр шок. Сайд арайч өвчхэг байлаа. Гэтэл энэ үед хаанагтээ даралтын чимээ сонсогдох үед Конжу наан чин хийн төлж дэлбэрэх гэж байж магад хурдан гараарай гэж анхааруулгатай зэрэгцэн манайд боловсролын сайдыг аваад гарах ба цагдаагийнхан халамжийн төвийн хүмүүсийг бүгдийг яралтай нүүлгэж эхлэнэ. Түргэн тусламжийнхан сайдыг аваад явахын өмнө Конжуд хандаж тэр новшид цуглуулга байгаа гэж хэлэх үед юун цуглуулга юм болоо гэд бодоо байж итэл халамжийн төвийн дөрөв давхурт нэг охин байгааг хараад Канву маань хар ирчээрээ ороод охиныг ямар тааж аварч чадлаа. Гэтэл энэ үед нөгөө дурагч нь манай эдийг холоос ажигласан шигэ зогсож байхыг Канву хараад барих гээд гүйсэн боловч зүхтаад явчлаа шүү. Тэгсэн мөртлөө нөгөө нөхөр чинь өөрийнхөө машиныг үлдээгээд туслахынхаа машинд суугаа авчиж бодвол баригдахгүй тулд л ингэж байгаа юм шиг байна. Туслахын замдаа профессор таныг авах гээд ирэхийн өмнө надтай нэг мөрдөгч ирж уулзсан. Таныг хар цогцолго вебсайтыг ажилуулдаг гэд балаа юм яриад билээ. Гэхэд Жонвугийн царай хувьсгийснэ. Мөн тийм үү? Чи яагаад мөрдөгчийн үгэнд итгээгүй юм?
Гिжилээд мань залууг нухаад цогцыг хайснаа. Машиныг нунаад явчлаа. 112-ын маань Жон-Угийн унж байгаа хар машиныг камераар шүүсээр угаад олдогтоо чадлаа шүү. Онц ноцтой гэмтэрэгтэн зогтож байгаа учраас тусгаагийн цаг данарч мөн нэмэгдэж хотын нисэх буудал усан бомтууд руу хөдлөнө. Жон Дурак дандаа камерыг үсгүүдээр яваад байгаа болохоор манай айд байршлын тогтоож чадахгүй байсан тул Канав наадах чинь нисэх буудал руу явахгүй. Пунсаны хуучин хороол руу хүрээдэр гэж хэлээ тасалж байна. Судлаа үзтэл энэ хороолд Канав багадаа амьдарч байсан юм байна л да. Алуурч өөрийн бүх өмнө зүйлсээ хуучин гэртээ хадгалж байж магадгүй гэж бодоод Пунса хороол руу ямартаач хөдлөлөө. Канав мэдээж очих газраа манай эдээс төрүүлэл очиж штэ. Гэтэл нөгөө хар машин байж шүү. Яалтчгүй эндээ байгаа нь ойлгомжтой. Манай хүн тэр авийг нэгдсээр угаад хаягдсан барилгын зөрлөө яваортол нөгөөгч нь манай хүнийг хүлээгээд сууж байна. Миний дүү Канав. Чи ээжтэйг амьдарч байсан тэр жижигхэн байшинг нураагаад би ийм том барилга барьсан. Чи санахгүй байж магадгүй л дээ. Би Михаог алж чихийг нь тасцсан тэр өдрөө ойд нуугдаж байтал. Аав намайг олцсон. Тэгээд намайг уучих гээд нойрны юм холцсон сүү өгдөг байгаа. Унтаж байхад аав намайг ойн дундах гүнзгий худаг руу авч утсан. Тэгээд намайг худаг руу шидсэн. Тэрний дараа аав баривчлагдаад би тэр худагтаа гацаад үххээс өөр гарцгүй болсон. Намайг гүнзгий худгаас гарч чадахгүй л гэж бодсон юм шиг байна. Би хумсаа унтал худгийн аннаас зур сарваад гарч ирсэн. Тэгээ яхаа мэдгүй зогсож байхад их гой цэцэг харагдсан шүү. Би чамайг хэн нэгнийг алаасаа гэж их хүссэн юмсан. Гэхэд Канав урлан Жонмог буудах гэж байхдаа занганд орж хөлнөөсөө дүүжлүүлж орхино. Энэ үед Конжу пак мөрдөгч хоёр Канавгийн араас явсаар угаад Жонмогийн нууц рүү ороод ирлээ. Гэтэл дөнөгч нуугч ирснээ гарч ирснээ пак мөрдөгчийг буудаж унгаагаад ална гэж занал хийхэд Конжу мэдээж бууга болгох үед манай бүсгүйг дагуулад арын өрөө рүү ордог. Конжу. Чамтай ингэж уулзахад руу тэлсэн ядж байлаа шүү. Олон эргэтнүүдийг барьсан чиний энэ ид чидтэй чихийг цуглуулгандаа нэмэх юмсан гэж ямар удаан хүлээвэ. Гэж хэлээд Конжугийн чихийг тасдах гээд зүсж эхлэхэд цус гарсан Канавгийн маань өвчин хөдлөөд болохоо байлаа шүү. Тэгснээ бүр Конжуга барьж аваад хоолойг нь боож алах шахсан ч бие барин Жонуг барьж аваад ноцолдоод эхэлнэ. Канав ялцчгүй мөрөндөө буудулсан болохоор Жонууд дийлдэж хоолойгоо болгоод унаад өгөх үед нөгөө өвчт чинь газар байсан хутгаа авснаа. Канав намайг хараад сайн сурж ав. Гиснээ Конжуг алах гэж оролдоход Канав өөрийнх нь утсаар хоолойг нь бомлон алах гэхэд намайг ал Канав чи эцэст нь алуурчин боллоо баяр хүргэе гээд даапалаад байдаг шүү бүр. Яг нүд гаднаас тусгаагийнхаа орж ирээд Канав руу буугаа чиглүүлж хамаагүй хөдөлгүүл буудэн шүү гэж анхааруулахад Канав маань үнэхээр бие барьж дээсэнгүй. Хоолойг нь бомлон хөнөх үед тусгаагийнхан түүнийг шүршиж орхино. Конжу мэдээж орилол явчихна. Саяхан наахлахыг алдсан. Одоо ингээд бүр хамтран зүтгэж байсан Канавыг алдахаар ямар өлөг байх вэ? Босод мөрдөгчд маань ч гаднаас орж ирээд Канавыг нас барсныг хараад бүр шок. Канав үхэхээс өмнө бохир ус шиг амьдрснаас хүн хിവэрэ үхснэн дээр гэж хэлээд хорвоог орхино. Канавыг нас барсан тухай мэдээ авсан 112-ын маань ч бас шок. Маргааш нь цагдаагийн дарга Солонгос болон Японд цоврал аллага үлдэж хохирогчтой эдэрхтнүүдийг өндөр үнээр зарж борлуулдаг бүлгийн ард Солонгос гаралтай Японы иргэн Үү Жонву байсан тухай мэдээлэлж өөрсдийн шилдэг мөрдөгч Доо Канавыг харамсалтайгаар алдсан талаар нийтэд зарладаг. Амьд байхад нь гадуурхаад байсан байж одоо нэг их магтаж гин. Голден таймид маань эмнэлэг дэмжлүүлж байгаа пак мөрдөгчийг эрг ирж байгаа харагдах ба. Манай Конжу маань эмчтэй уулзан чихээ үзүүлэхэд сонсгол нь баг сайжирж байгаа сайн мэдээг дуулгадаг. Конжу маань алхах замдаа 9 шидийг бодон Канавыг дурсан алхах бөгөөд дахиж түн шиг мөрдөгч гарч ирэх болов уу гэдгийг бодон ажил руугаа алхаж байгаагаар voice цуврал маань ийхүү төгсөж байна. За тэгээ манайхаа voice цуврал маань уулна 4-р бүлэг гэж байгаа. Гэхдээ би өөрөө 4-р бүлгийг үзэхэд өмнөх бүлгүүдээс маш муу болсон байлээ. Тийм болохоор энэ нүрээд бүгдээрээ voice цувралаа дуусгая гэж бодож байна. Наадмын дараа бүгдээрээ цоошин өөр цувралаар эргээд уулзцгаая. За тэгээд таад маань сайхан надараа guys.